Hi guys, харсамруудаа тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хэрэг бол олон 10 жилийн турш Texas Killing Fields буюу Texas-ийн алгын талбайн хэрэгүүд бол хизээж тайлагдахгүй мэт санагддаг байсан. Охид нэгээрээ алга болдог, цогцсууд нь эзгүй талбай намаг дундаас олддог, харин цагдаа нарын алдсан нотлох баримт алга болсон файлууд хайхрамжгүй мөрдөн шалгалт энэ бүхнийг бол уламж аимшигтай болгосон. Гэхдээ олон жилийн дараа нэг нэр дахин гарч ирж эхэлсэн. Тэр хүн хохирогчдын ойролцоо амьдардаг байсан, зарим охид түүнээс айдаг байсан. Түүний тухай гэрчүүд, хуучин эхнэрүүд, шоронгийн мэдүүлгүүд хүртэл ижил зүйлийг ярьж эхэлсэн. Тэгээд хүмүүс нэг зүйлд итгэж эхэлсэн. Магадгүй Texas Killing Field-ийн алуурчин эцэст нь олдсон байж болох юм. Гэхдээ тэр үнэхээр энэ бүхнийг хийсэн үү? Эсвэл үнний зөвхөн нэг хэсэг нь ил болсон уу гэдэг шүүлтийг би танд үлдээе. Энэ нэртэй холбоотой томоохон зүйл бол сая 2026 оны 3 сард болсон байгаа. За тэгээд мэдээж энэ хэрэг бол шийдэгдээгүй ингээд 40 гаруй жил 40-оос ч илүү жил болсон болохоор маш олон мэдээллүүд байсан, янз бүрийн таамаг, сэжиг бол зөндөө байсан. Хэрэгээ бэлдэж яхад бол надад маш сонирхолтой кейсүүд юм байна нэг байсан. Тэгэхээр та нарт минь ч гэсэн адилхан сонирхолтой санагдах болов уу гэж найдаж байна. Энэ удаагийн минь дугаар урт байгаа болохоор та бүхэн минь цаг зав гаргаж байгаа гэдэгт итгэлтэй байна. За харин дугаараа эхлэхээс өмнө лайк болон комент бичгээ мартаваа. Та нарын бичиж байгаа комент, лайк, за бүр дизлайк чинь хүртэл намайг сувгаа хөгжүүлэхэд тус болдог. Тийм болохоор та нар минь сувгаа дэмжээрэй. За хэрвээ та нар минь бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Эхлээд та нартай энэ Texas Killing Fields буюу Texas-ийн алгын талбай нь хаана байдаг талаар мэдээлэл өгье. Texas мужийн Houston болон Galveston хотын хооронд байрлах 45 дугаар хурдны зам дагуух аимшигтай бүсийг ингэж нэрлэдэг байгаа юм. За 70-ад оны эхээс эхлэн энэ бүсээс бараг 30 гаруй хүний цогцос олдсон. Энэ хэрийг олон жил судалсан хүмүүсийн дурддаг хамгийн түгээмэл тоон бол 33 аллах. Гэхдээ Texas Killing Fields дотор хамгийн их айдас төрүүлдэг газар нь бол Lake City хотын Calder Road Fields гэх 25 акрын эзгүй талбай байдаг. 83-аас 91 оны хооронд бол зөвхөн тэр газраас 4 эмэгтэй цогцос олсон. За олдоогүй хэд байгааг бол бид нар мэдэхгүй. Хохирогчдын ихэнх нь өсвөр насны охид эсвэл залуу эмэгтэйчүүд байдаг. Эдгээр хэрэгүүдийн бараг бүх хохирогч нь 12-оос 25 насны хооронд байдаг. Олон байгууллага хамтарсан мөрдөн шалгалт явуулсан ч гэсэн тэр үедээ ямар ч бодит үр дүн гараагүй. Тухайн үед бол FBI хүртэл оролцсон. Яагаад үр дүн гараагүй гэдэг тал дээр бол энэ бүсэд нэг биш магадгүй бүр хит хитэн цуврал алуурчид олон жилийн турш чөлөөтэй алга үйлдсэн гэж харагддаг. Ийм олон хохирогчтой хоорондоо холбоотой мэд харагдах хэрэг гарч эхлэхэд бол холбооны мөрдөх товчоо оролцох нь тодорхой. Гэхдээ эдгээр алгыг хооронд нь холбож яг хэн энэ бүхний ард байсныг тогтоох бол маш хэцүү байсан. Энэ бүсийг хүмүүс бүр хүн алаад хамгийн амархан оргон зайлж болдог газар гэж хүртэл тухайн үедээ ярьдаг байсан. Хохирогчдын нэгийн аав Tim Miller хэмээх хүн дараа нь энэ хэргийн хамгийн идэвхтэй хүмүүсийн нэг болсон. Түүний хэлснээр бол энэ талбайн хаан ч очсон гэсэн та хоолоогоо сүйтэл орилсон ч хинч сонсохгүй гин. Тэр үүнийг шалгахын тулд нэг удаа тэнд очиж буугаар 5-6 удаа буудсан ч гэсэн цагдаа дуудсан хүн огт байгаагүй. Энэ нь бол тэр газар ямар аимшигтай тусгаарлагдсан байсныг харуулж байгаа. Хурдны замын тасралтгүй дуу чимээ бол маш чанга. Тэр үед энэ бүс маш хөдөө, ямар ч гэрэлтүүлэг бол байгаагүй. Одоо бол яг захын хороолол худалдааны төвүүд байгаа ч гэсэн 70-аас 80-ад оны үед бол тэнд бараг юу ч байгаагүй. Гэхдээ энэ газар нь бол одоо хүртэл ямар нэгэн юм баригдаагүй, зүгээр тал хിവэрэ байгаа. Зүгээр л эргэн тойронд нь жижиг сажиг юмнууд баригдаж эхэлсэн. За мөн тухайн үедээ цогцос олдсон газруудын ойролцоох нефт боловсруулах үйлдвэрүүдийн чимээ 45 дахь хурдны замын байнгын хөдөлгөөн нь хүний орилох дуу тэмцэлдэх чимээг бүрэн дарж чаддаг байсан байна. За Хьюстонээс 45 дугаар замаар урагшаа явхад бол эхэндээ шигүү захын хорооллууд харагддаг. Харин цаашлах тусам задгай талбай, ус зайлуулах сувг, хиймэл усан сангууд үргэлжилдэг. Далайн эргийн ойролцоо нефт, химийн үйлдвэрүүд ажиллаж байдаг бол өмнө зүг рүү улам гүн орох тусам хуучин нефтийн эзгүй намаг газар ихсдэг.
Мөрдөн шалгах ажиллагааг улам хүндрүүлсэн өөр нэг зүйл нь бол Texas мужид байнга болдог хар салхи байсан. Ялангуяа өмнөд эргийн бүсэд эдгээр шуурга бол гэмт хэргийн газрын уул мөр нотлох баримт бүр зарим хохирогчийн шарлыг хүртэл хэр хэмжээнд сүтгэснийг хинж мэддэггүй. Үүн дээр нэмээд Texas-ийн хит халуун уур амьсгалд маш их нөлөөлсөн. Зуны халуунд бол өдөр бүр шахуу Цельсиэр бол 43 градус хүрдэг. За энээсээ болоод олон шарил олдох үедээ бараг яс болтлоо муудсан байдаг. Үүнээс нь болоод ДНХ-гийн ихэнх уул мөр нь устчихдаг. 70-аад онд Хьюстон хот бол асар хурдтай хөгжиж эхэлж исэн. НАСА-гийн сансрын төв олонний анхаарлыг татаж нефтийн үйлдвэрлэлийн өсөлт орон нутгийн эдийн засгийг хүчтэй тэлсэн. Эдийн засгийн энэ өсөлттэй хамт захын хороолол, худалдааны төв, аялал жуулчлалын бүсүүд маш хурдан өргөжсөн. Хьюстон хот зугаа цэнгэл хайсан мянган хүнийг татаж эхэлсэн бөгөөд тэдний дунд 15 настай Debbie болон Maria гэх хоёр охин байсан. Тэд энэ Texas Killing Fields-ийн хамгийн эхний хохирогчдын нэг нь болсон. Debbie бол усан цанаар хичээлдэг аврах тамирчин байсан бөгөөд хоёр охин хоёулаа далай давлгаан дээр гулгах спортоор маш их сонирхолтой байсан. 71 оны 11 сарын 15-нд тэд Хьюстон руу автобусаар явах гэж байгаад хамгийн сүүлд харагдсан тэднийг Галвестон дахь зармины дэлгүүрт харсан бөгөөд үүнээс хойшоо дахиж нэг ч харагдаагүй бүрмөсөн алга болсон. Үүнээс хойш ердөө 2 хоногийн дараа 71 оны 11 сарын 17-нд тэдний хагас нүцгэн цогцос Texas City орчмын усан сувгаас олдсон. Гэрчүүдийн ярьснаар цагаан өнгийн машинтай нэг эрэгтэй охид дээр ирээд тэднийг Хьюстон хүргэж өгнө гэж зогсоод машиндаа суулгасан. Үүнээс 2-7 хоногч хүрэхгүй хугацааны дараа 13 настай Колеттийн шарил Хьюстоноос баруун тийш 10 маилийн зайтай барилах нэгэн сувгаас олдсон. Түүнийг хамгийн сүүлд Альбан хотын нэгэн автобусны буудал дээр харсан. Уг нь бол хөгжмийнх нь багш нь 71 оны 6 сарын 17-нд тэнд буулгаж өгсөн юм байна. За харин үүнээс ердөө 3 хоногийн өмнө 19 настай Gloria Gonzalez-ийн шарил мөн тэр усан сангийн ойролцоо олдсон. Үүнээс хойш 45 дугаар хурдны зам дагуу маш олон хүн ор сорггүй алга болж эхэлдэг. Тэдний нэг нь 14 настай Brenda Jones түүнийг эмнэлэг рүү алхаж явах үед нь хамгийн сүүлд харсан гэж хэлдэг. 71 оны 7 сарын 2-нд түүний цогцос хурдны замын ойролцоох намаг донд хөвж байхад нь олсон. Харамсалтай нь тухайн үед эдгээр алга бололт с ิจ гтэй алгууд бол хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж чадаагүй. Улсын хэмжээний дарамт шахалт бол зөвхөн 80-аад онд улам олон охид алга болж иж эхэлсэн. Одоо ярих гэж байгаа хамгийн аимшигтай газар бол Lake City хотын өмнөд хэсэгт 45 дугаар хурдны замын доор байрлах 25 акрын талбай. Энэ газрыг бол Calder Road Fields гэж нэрлэдэг. За үүнээс хойш би зүгээр field гэ яриа авчи. Гаднаас нь харахад бол энгийн л эзгүй газар. Анх нефт болон химийн компанийн эзэмшил байсан ч олон жилийн турш ашиглагдаагүй. Тэнд зөвхөн морьтой аяллаа жижиг бизнес ажилтдаг. За голоор нь бол Calder Drive гэх ганцхан шорон зам ордог байсан. Тэр зам бол мухар төгсгөлтэй яг одоо хатуу хучилтайч гэсэн 80-аад онд бол зүгээр л шорон зам байсан. Гэхдээ удалгүй энэ газар болон энд болсон аимшигтай хэрхүүд ойр орчмын бүх хотууд орон нутгийн цагдаагийн байгууллагыг цочроож эхэлдэг. Энэ филдээс олсон хамгийн ихний хохирогчийг 84 оны 4 сарын 6-нд хөрш шайлын нохой нь олсон. Нэг хүү нохоогоо салхилуулж явах үед нохой гинэт ойр үгүйсэн хэсэг хугацааны дараа буцаж ирэхдээ амандаа хүний гавлын яс зуучсан гарч ирсэн. Удалгүй ойролцоох модны доороос Texas Moon гэх газрын 25 настай бариман нэмэгтэй Хайдигийн цогцсны үлдэгдэл нь олддог. Түүний шарил олдохоос 6 сарын өмнө буюу 83 оны 10 сарын 7-нд Хайди алга болсон гэж тэмдэглэгдсэн. Тэр өдөр Хьюстон руу найз залуугийнхаа засаж янзалж байсан байшин руу явах ёстой байсан. Тэд найз залуугийнхаа газар дээр байсан чиргүүлтэй байшин Хайдигийн ээжийн хашаанд аваачиж байрлуулад мөнгөө хэмнэхээр төлөвлөж байсан. Гэхдээ Хайди бол Хьюстонд хизээж очиагүй. Түүнийг хамгийн сүүлд Lake City-гийн Main Street болон Hobbs-ийн ойролцоох дэлгүүрийн утаснаас залгаж байх үед нь хүн харсан байна. Гэр бүлийнхэн нь Lake City-гийн цагдаад хандсан ч гэсэн тэд энэ хэрийг бараг тоогоогүй. Цагдаа нар Хайдиг бол зүгээр л гэрээсээ явсан байх гэж үзээд хит хоног хүлээ буцаад ирнэ гэж гэр бүлийнхэнд нь хэлсэн. Тэд бүр гэр бүлийг нь сургаггүй болсон хүний зар тараахгүй байх, хэвлэлд мэдээлэлд хандахгүй байхыг зөвлөсөн. Өөрөөр хэлбэл Хайдиг оргон явсан гэдэгт тэд маш итгэлтэй байсан болохоор бараг хайхч хэрэггүй мэт хандсан.
Орон нутгийн цагдаа нар хангалттай ажиллагаа явуулаагүй учраас Хайдигийн аав Жо өөрийн охиноо хайж эхэлсэн. Тэр өдөр шөнөгүй хот даяар явж шөнийн клубүүдээр орж хүмүүсээс асууж байж болох бүхэл сэжвэрийг тэмдэглэж явсан. Тэр маш олон дэвтэр дүүрэн тэмдэглэл хөтөлж бодол болон ярилцлагуудаа кассетанд бичиж үлдээсэн. Харин Жо нас барсны дараа түүний зээ охин эдгээр бүх бичлэгийг холбооны мөрдөх товчоонд өгсөн байдаг. Жо охиндоо бол яг юу тохиолдсныг хизээж мэдэж чадаагүй. Түүнийг таньдаг хүмүүс ялангуяа өөр нэг хохирогчийн аав болох Тим Миллерийн хэлснээр Жо амьдралынхаа үлдсэн бүх хугацааг охиноо хайхад зориулсан, зүрхэн шархалсаар байгаад нас барсан гэж хэлсэн. 84 оны 4 сард Хайдигийн шарил олдох үед цогцос бол аль хэдийнэ муудсан. Түүний зөвхөн шүдний мэдээлэлээр нь таних чадсан. Мөн зэрлэг амьтад бол ясыг нь энт тэндгүү тараагаад хайчихсан байсан. Цагдаа нар алуурчны үлдээсэн онцгой шинж тэмдэг эсвэл хэв маяг олохыг оролцсон ч бараг юу ч илрүүлж чадаагүй. Учир нь газар орчин цаг агаар байгалийн нөлөөнөөс болоод нотлох баримтууд бол мэдээж бүгдээрээ устсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бол түүний үхлийн шалтгаан нь хүчтэй гэмтэл гэж хэлдэг. Ялангуяа хавирганууд нь хугарцсан гэж тэмдэглэгдсэн. 84 оны 9 сарын 10-нд 16 настай Лора Миллер охин ор сорггүй алга болсон. Лора бол миний өмнө нь яриад байсан Тим Миллерийн охин. За энэ эрэгтэйгийн талаар бол зөндөө яригдана. Лора бол дуу хөгжим дуртай, найзуудынхаа дунд маш нэр хүндтэй охин байсан. Тэдний гэр бүл бол тэр үедээ саяхан Лигс ирээд шинэ байшиндаа нүүж ороод удаагүй байсан. Шинэ сургуульд оруулахын тулд тэр газар руу нүүсэн бөгөөд сонирхолтой нь тэдний шинэ байшин бол зүгээр Хайдигийн гэрээс хитгэн гудамжны зайтай байсан. Тухайн үед гэрийн суурин утас нь хараахан холбогдоогүй байсан учраас Лора ээжээрээ хот руу хөргүүлээд нийтийн утаснаас өөрийнхөө найз залуу Вернон руу залгаж гэртээ ирэх эсхийг нь уг нь бол асуух байсан. Ээж нь түүнийг Хайди хамгийн сүүлд харагдсан яг тэр дэлгүүрийн гадаах нийтийн утсан дээр буулгадаг. Гэхдээ ээж нь ажилдаа хоцорж байсан учраас удаан хүлээж чадаагүй. Лора найз залуутайгаа удаан ярихын тулд ээжтэй болохоор за ээжээ та намайг хүлээгээд хэрэггүй би өөрөө гэртээ алхаад харчи ердөөл хагас маялын зайтай юм чин гэж хэлээд ингээд ээж нь яваад өгдөг. Лора охин утасны бүхээгт ганцаараа үлдсэн. Харин тэр орой Лорагийн аав Тим гэртээ ирэхэд Лорагийн найз залуу Вернон хаалга тогшоод байж идэг. Тим гайхаад Лора хаана байгаа гэсэн чинь найз залуу нь би гэртээ л байгаа гэж бодож байгаа штэ гэж хариулдаг. За тэр үед л Лора гэртээ ирээгүй нь тодорхой болсон. Энэ хэргийн хамгийн эмгэнэлтэй зүйлсийн нэг нь бол Лора эпилепси гэж татаж ундаг өвчтөй байсан. Тэр өдөрт 2 удаа дилатин гэх эмээ уух шаардлагатай. Тиймээс гэр бүлийнх нь Лораг замдаа унаж таталт өгсөн байж магадгүй гэж айж эхэлдэг. Тэд ойролцоох бүх эмнэлгээр явж хин нэгэн түүнийг олж хүргэсэн эсхийг хүртэл шаалгасан. Гэтэл Лора бол хаанч байгаагүй. Удалгүй гэр бүлийнх нь цагдаад хандсан ч гэсэн Лигсерийн цагдаа нар бол өмнөх хэрэгүүдийн адил энэ удаа ч гэсэн тоогоогүй. Тэд бол Лораг зүгээр л гэрээсээ явсан байх гэж үзсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам Лорагийн аав Тим Миллер цагдаа нараас Хайдигийн шарил олсон тэр газрыг нэгжиж өгөхийг дахин хүссэн ч мэдээж цагдаа нар татгалзсан. Үүнээс гадна Тим дараа нь Лорагийн талаар ор сурггүй болсон хүний албан ёсны бүртгэл хүртэл цагдаа нарыг гаргаагүй байгааг нь мэдсэн. Тэр дараа нь олон нийтэд хэлэхдээ тэднэр намайг галзуурсан юм шиг л байна гэж намайг ойлгодог байсан гэж хэлсэн. Бүр цагдаа нар Тимд Хайдигийн гэр бүлтэй холбоо барьж болохгүй гэж хүртэл хэлдэг. Яагаад тэгэхээр Хайдигийн хэрэг бол зүгээр л ганц тохиолдол. Тэр чинь угаасаа Барни барьман байсан болохоор олон хүмүүстэй явуулдаг. Угаасаа Тим амьдралтай хүнд ийм зүйл тохиолдох нь тодорхой гэж хэлсэн. Яаж тэгж дүгнэж чадсан нь бол ойлгомжгүй. Үнэндээ бол тэд энэ бүхнийг аль болох жижиг асуудал мэт харагдуулахыг оролдож байсан хүмүүсийг айлгахгүй байх, эсвэл өөрсдөө илүү их ажил нэмэхгүй байхыг л хүссэн юм шиг. Нилээд хугацааны дараа гэхдээ бүр дараа цагдаа нар Лорагийн хувцас, үс болон шүдний рентген зургийн дээжийг авсан. Гэхдээ тэр үед бол мэдээж бүх зүйл оройтсон байсан. Энэ хооронд филдээс дахин нэг цогцос олдсон. 86 оны 2 сарын 2-нд хэсэг хөвгүүд дугуйтаа явж байгаад нэг шарлыг олсон. Цагдаа нар тэр хүнийг хэн болохыг тогтоож чадаагүй бөгөөд ойролцоох сурггүй болсон хүмүүсийн
нэгтэн ч таараагүй. Тэр охиныг бол зүгээр л Jane Doe буюу нэр нь тодорхойгүй эмэгтэй гэж бүртгэсэн. Тэр охины нурууг 22 калибрийн сум нефт буудаж нухсыг нь тасалсан байдалтай олдсон. Тухайн үед Field бол маш өтгөн өвс модонд харагдсан байсан учраас харагдах орчин муу, дундуур нь алхах бол бүрч хэцүү. Иймээс тэр том 25 акрын талбайд чухал нотлох баримтууд хаанч нуугдсан байх боломжтой байсан. Цагдаа нар цогцснууд хоорондоо маш ойрхон газруудад олдсон учраас нэг хүн бүх аллахыг үйлдсэн байж магадгүй гэж сэжилж эхэлсэн. За тэгээд Jane Doe-гийн хэрэг дээр нотлох баримт хайж байхдаа яг тэр өдөр 3 дахь цогцыг олдсон. Нөгөө шарилаас ердөө 25 ярдын зайтай байсан бөгөөд тэр нь Laura Miller-ийн цогцос байсан. Түүний аав Tim Miller бол яг л энийг хэлээд байсан. Хэрвээ цагдаа нар анханасаа тэр газрыг шалгасан бол Laura-г бол хамаагүй эрт олох боломжтой байсан. Laura-гийн цогцос алга болсноос нь 17 сарын дараа олдсон бөгөөд Heidi-гийн шарил олдсон газраас ердөө 60 алхамж хүрэхгүй зайтай байсан. Харамсалтай нь Laura-гийн ердөө 28 ясыг олсон. Түүний шарилж гэсэн маш их муудсан байсан учраас шүдний мэдээллээр нь таньсан. Ингээд 17 сарын турш гадаа хэвтэж байсан л гэсэн үг. Мөн Laura-гийн шарил модны доор байсан нь Heidi-гийн хэрэгтэй маш төстэй. Цогцнуудын ойролцоо цэнхэр дөрвөлжин хээтэй барууны хэв маягийн загварын цамц олдсон. Цамцан дээр бол олон төрлийн толб байсан ч гэсэн тухайн үедээ DNA шинжилгээний технологи хангалттай хөгжөөг байсан. За олон хүн тэр цамцыг алуурчных гэж үздэг. Гэхдээ цамцан дээр DNA байх магадлал маш өндөр байсан ч гэсэн олон жилийн явцад нотлох баримт бол бүр мөсөн алга болсон. Зарим хүмүүс бол үүнийг ажилтнууд солигдох үеэр төөрсөн гэж үздэгч, зарим нь бол энийг албаар алга болгосон гэж үздэгч хүмүүс байдаг. За өнөөдөр тэр цамц байхгүй болохоор дахин шинжилгээ хийх ямар ч боломжгүй. Мэдээж Laura-гийн аав Tim бол энэ асуудал дээр бол маш их ууртай байдаг. Яагаад тэгэхээр тэр цамц бол энэ хэргийг шийдэх гол нотлох баримт байж магадгүй гэж үздэг байсан. Тимийн бодлоор бол хэрвээ орон нутгийн цагдаа нар түүний хүссэн үед нь тэр Field-ийг нэгжсэн бол Laura-гийн шарилыг эрт олох байсан төдийгүй байгалийн нөлөөнд устгаас нь өмнө чухал нотлох баримтуудыг авч чадна гэж үздэг. Мөн ингэснээрээ Laura яг яаж амиа алсныг тогтоох боломжтой байх байсан бөгөөд энэ нь алуурчныг олох, бусад хохирогчтой холбоотой эсхийг тогтооход маш чухал нөлөө үзүүлэх байсан. Дүүргийн байгууллагууд Laura-гийн шарилыг 3 жил 9 сарын турш хадгалсан мөртлөө үхлийн шалтгааныг нь хийзээж тогтоож чадаагүй. Гэхдээ тэд нэр Tim Miller-т хэлэхдээ за энийг бид нар бол ердөө 60 хоног хадгалнаа л гэж хэлсэн. Шүүх эмнэлгийнхэн шарлыг ийм олон жил хадгалж байсны утга учир бол Тимд огт ойлгогддоггүй. Тэр эцэст нь Laura-гийн шарлыг буцааж авахын тулд шүүхэд өгнө гэж сүрдүүлэх хүртлээр явсан. Тэр үеэс хойш Тим орон нутгийн цагдаа болон албаныханд бол бүрэн итгэхээ болсон. За үнэндээ ийм зүйл болсны дараа бол би ч гэсэн итгэхгүй байх байсан. Тим бүр буцааж өгсөн шарил үнэхээр охиных нь мөн эсгэд хүртэл эргэлзэн. Тиймээс Laura-гийн гавлын ясыг аваад шүдний эмчид дахин үзүүлж үнэхээр Laura мөн эсгийг шалгуулдаг. За энэ дээрээс бол энэ хэрэг ямар замбраагүй байсныг маш тод харуулдаг. Хохирогчийн аав нь хүртэл надад үнэхээр охины минь шарлыг өгсөн үү үгүй юу гэж эргэлзэж байсан. Хамгийн аимшигтай нь Тимийн эргэлзээ дэмий байгаагүй. Дараа нь шүүх эмнэлгийнхэн санамсаргүйгээр Jane Doe-гийн зарим ясыг Laura-гийн шарилтай холчихсон байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 2 өөр хүний яс нэг хайрцагт холилдсон. За энэ нь бол аимшигтайгаас гадна туйлын хариуцлагагүй хэрэг. Зүгээр хідэн ясыг хайрцагт шидэж өгвөл гэр бүлийнхэнд нь маа энэ чиний охины яс гэд өгцөн ёо. Төсөөлөгдөшгүй. Laura-гийн үхэл болон бүхэлдээ энэ замбраагүй явагдсан мөрдний шалгалт бол Тимийн гэр бүл маш хүнд цохилтуулсан. Охиныхоо шарил олдсноос 6 сарын дараа Тим эхнэрээсээ салсан. Энэ Тимийн гэр бүл бол айгүй өрөвдөлтэй гэр бүл. Энэ хэрэгүүд болохоос өмнө бол тэд аль хэдийнэ нэг хүүхдээ гинти нас баралтын хам шинжээр алдсан байсан. Тэгээд яг Laura алга болохоос өмнөхөн Тимийн төрсөн ах нь амиа хорлцсон байсан. Tim Miller өөрөө олон жилийн турш архины асуудалтай тэмцсэн ч гэсэн эцэст нь архинаасаа бүрэн гарч чаддаг. Дараа нь тэр Texas EcoSurge гэх байгууллагыг байгуулсан хүн болсон. Тэр 2000 онд энэ байгууллагыг эхлүүлсэн бөгөөд анх бол морьтой 90 хайх баг байдлаар ажиллаж сургаггүй болсон хүмүүсийн гэр бүлд нь тусалдаг байсан. Харин дараа нь улам өргөжөж
дрон, бартац замын техник зэрэг орчин үеийн технологи ашиглан төрөл бүрийн 90 хайх ажиллагаа явуулдаг болсон. За дээрэс нь энэ Team Miller-ийн энэ байгууллага бол ашигын бус байгууллага 48 муж болон 11 улсад ажиллагаа явуулж одоогийн байдлаар 2600 гаруй хэрэг дээр ажилласан. Тэд 441 хүнийг амьд олж 355 хохирогчийн шарилыг илрүүлсэн. Үнэн дээр тим энэ байгууллагыг байгуулахаасаа ч өмнө 45 дугаар хурдны зам орчмоос алга болсон бусад хохирогчдыг хайхад цаг заваа бараг бүхэлдэн зориулдаг байсан. Тэр амьдралынхаа үлдсэн бүх хугацааг эдгээр хохирогчдод шудраг ёс тогтоох мөн энэ бүх алгын ард хэн байсныг олоход зориулдаг. Харин энэ Филдийн мөрдөн шалгалтын талаар тухайн үед хэрэгдээр ажиллаж байсан офицер Роберт дараа нэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Тэр хэлэхдээ хэргийн газрыг хамгаалсан ч миний хүссэн хэмжээнд аюулгүй хамгаалж чадаагүй гэж хэлдэг. Яагаад тэгэхээр тэнд гэмт хэргийн газрын хамгаалтын тууцж байгаагүй, зүгээр л нэг цагдаа зүлгэн дээр сандал тавиад суугаад талбайг мандаг байсан. Өөрөөр хэлбэл ийм том чухал хэргийн газрыг бараг хамгаалаагүй л гэсэн үг. Роберт өөрөө ингэж ярьдаг ч гэсэн хүмүүсийн хамгийн дургүй хүргэдэг зүйл нь болохоор энэ мөрдөгч өөрөө тухайн үедээ тэнд байсан мөртлөө ямар ч илүү арга хэмжээ аваагүй. Тэгээд одоо яагаад ингэж яриад байгааг нь бол хүмүүс дургуулгаж хүлээж авсан. Мөн дээрэс нь хэлэхдээ бол тухайн үед бол good old boy маягийн соёл их байсан гэж хэлдэг. Энэ нь одоо хөвчлэн бие биенээ хамгаалдаг, хариуцлагагүй, хуучинсаг дотоод соёлыг хэлдэг. Одоо хүртэл манай Монголд байдаг нэг тийм зүйлийг хэлээд байгаа. Хүмүүс бол энэ бүхнийг сонсоод тухайн үеийн мөрдөн шалгалт бол ямар гайхамшгүй, замбраагүй байсныг улам ойлгож эхэлсэн. Тухайн үедээ эдгээр хэргийг Calder замын аллахууд гэж нэрлэдэг байсан. Харин 1984 онд Killing Fields кино гарсны дараа хүмүүс аажмаар Texas Killing Fields буюу Texas-ийн аллахын талбай гэж нэрлэх болсон. За энэ Texas Killing Fields гэдэг нэр нь олонд тархсны дараа л эдгээр аллага бол улсын хэмжээний анхаарлыг татаж эхэлсэн. Ийм нэр хүмүүсийн санаанд амархан үлддэг учраас хэвлэл мэдээлэл болон холбооны мөрдөх товчоо хүртэл цуврал алуурчдад хооч өгдөг нь олон нийтийн анхаарлыг татахад нөлөөлдөг гэж үздэг юм байна. 1986 он гэхэд бол орон нутгийн цагдаа нар энэ бүх хэрэгт бол дарагдаж эхэлсэн. Хэдхэн жилийн дотор лиг Сири өмнө нь гэмт хэрэгт багтаа тайван хот байснаа олон хүн хулгайлагдаж алагддаг аимшигтай газар болж хувирсан. Цагдаа нар хэрэгүүдийн хоорондын холбоог аажмаар олж харж эхэлсэн бөгөөд зарим мөрдөгчд эдгээр алга бололт аллагууд бүр 1971 он хүртэлх хэрэгүүдтэй холбоотой байж магадгүй гэж үздэг. Тэд хуучин материалуудыг дахин гаргаж ирж бүх тайлан мэдээллийг нэгтгэн шалгаж эхэлсэн. Тэгээд за анх бодож байснаас хамаагүй олон хэрэг хоорондоо холбоотой байж магадгүй юм байна гэдгийг ойлгосон. 71-ээс 77 оны хооронд гэхэд 11 охины шарил олсон бөгөөд ихэнх нь бол 45 дугаар хурдны замын ойролцоо өөр нутаг дэвсгэрүүдээс илэрсэн. За мэдээж тэр үед бол өнөөдрийн шиг компьютерийн систем, мэдээлэл хуваалцах сүлжээ байгаагүй учраас өөр хотын цагдаагийн байгууллагууд хоорондоо мэдээлэлээ бол солилцож чаддгүй байсан. Бүх зүйл бол гараар бичиж явагддаг байсан. Тиймээс нэг хотын мөрдөгч нөгөө хотын хэрэгтэй холбоотой байж магадгүйг ойлгоход бол удаан хугацаа ордог. Нэг газар охид алга болж байхад өөр нэг газар яг ижил зүйд болж байсан ч гэсэн тэд ихэндээ үүнийг холбоотой гэж бодоогүй. Ингээд 70-аад оны аллагууд 45 дугаар хурдны замын нэг хэсэгт төвлөрч байсан бол 80-аад оны хэрэгүүд өөр хэсгүүдэд гарч эхэлсэн. Ингээд эндээс хамгийн том асуулт нь бол нэг цуврал алуурчин олон жилийн турш хийсэн үү? Эсвэл 45 дугаар зам дагуу нэгээс олон алуурчин байсан уу гэдэг асуулт. Энэ асуулт бол өнөөдөр хүртэл бүрэн хариултгүй хിവэрэ байгаа. С жигт нь тодорхойгүй хിവэрэ байхад хүмүүс бол алга болсоор л байсан. 85 оны 7 сарын 29-нд Лора Миллер алга болсноос бараг 1 жилийн дараа 29 настай Эллен гэх охин ор сурггүй алга болсон. Эллен бол Texas-ийн Friendswood хотод эцэг их ахтайгаа амьдардаг. Тэр лиг Сири дэх Texas Moon Club зөөгчөөр ажилладаг байсан бөгөөд энэ нь Хайдигийн ажиллаж байсан яг тэр газар байсан. Эллен амралтын өдрүүдээр бүжиглэх дуртай байсан бөгөөд алга болох шөнөө найз Кандигийн хамт Texas Moon-д очсон. Тэнд тэр Clyde гэх барилгын ажилтнтай танилцдаг. Гэхдээ нэг сонирхолтой зүйл байгаа. Зарим гэрчийн хэлснээр бол Эллен тэр шөнө Clyde-тай анх уулзаагүй, өмнө нь таньдаг, бүр үерхдэг байсан байж магадгүй гэж хэлдэг. Clyde Флоридагаас Хьюстон руу нүүж ирсэн бөгөөд тухайн үед бол барилгын
царайлгын ажил маш их байсан учраас дээврийн ажилчны ажлыг бол ямар ч асуудалгүй болдог. Тэр царайлаг залуу гэж тооцогддог байсан бөгөөд үргэлж хар ковбой малгай өмсдөг байсан. За би энэ царайлаг гэдэг дээр ерөөсөө санал нийлэхгүй байгаа шүү. Мөн баарны бүжиглэх тэмцээнүүдэд оролцох дуртай байсан. За тэгээд тэндээ эмэгтэйчүүдтэй ихэвчлэн танилцдаг байсан. Түүнийг бүжиглэхдээ маш сайн гэдэг. За хүмүүс бүр Clyde Slide гэж хүртэл хочилдог байсан. Өөрийгөө бол нэг эмэгтэйчүүдэд таалагддаг ladies man гэж боддог байсан ч гэсэн бусад хүмүүс түүнийг зүгээр л хүүхэн ирүүлдэг, залтай эргэж хардаг байсан. Тэр орой Ellen Clyde-ийн бүжигт үнэхээр сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд удалгүй тэд дотн ярилцаж эхэлсэн. Дараа нь Ellen найзуудаа Clyde-тай хамт нүцгэн усан сэлгээр тохирсон гэж хэлсэн. За энэ нь бол Ellen-ыг амьд харах хамгийн сүүлийн мөч нь болсон. 1985 онд Ellen-ийн с сэжигтэй алга бололтын хэрэгдээр Clyde-ыг байцаасан. Эхэндээ бол тэр Ellen-ыг тэр шөнө өөр найзуудтайгаа ачааны машин суугаад явсан. Тэд нүцгэн сэлээгүй гэж мэдүүлдэг. Өөр нотлох баримт байгаагүй учраас цагдаа нар түүний үгээр хэрийг түр орхисон. Харин Ellen-ийн найз Candy Ellen алга болсны дараа Clyde-тай үерхэж эхэлдэг. Гэхдээ тэр Ellen-ийн талаар байнга асуух тусам Clyde улам ууртай болоод Candy бол энэ сэдвээр бол маш мэдрэмтгий байгааг нь анзаарч эхэлсэн. Тэгээд Ellen алга болсноос хойш ойролцоогоор 6 сарын дараа Clyde бүр уурлаад Candy-г машинаа суулгаад Ellen-ийн шарил олдсон газар руу аваачсан. Тэр үед Ellen-ийн шарил бол аль хэдийн маш их муудсан бараг яс болсон. Модтой газар бутны доор нуусан байдалтай байсан. Гэхдээ Candy үүний дараа бол цагдаад шууд хандаагүй. Тэр бараг 6 сарын дараа л болсон явдлыг цагдаад хэлдэг. Яагаад тэр даруй цагдаад очоогүй нь тодорхой биш ч гэсэн олон хүн бол Candy-г бол Clyde-аас айж байсан. Candy-гийн хэлснээр бол Clyde хин нэгэнд хэлвэл чамд муу юм болно гэж сүрдүүлж байсан гэж цагдаа нарт тайлбарсан. Тухайн үед шүүх эмнэлгийнхэн Ellen-ийг яг юунаас болж нас барсныг тогтоож чадаагүй. Гэхдээ нэг зүйл анхаарал татсан нь тэр алга болсон шөнө зүүж байсан хүзүүний зүйлтэй одоо хүртэл зүүсэн хിവэрэ байсан. Хожим Clyde цагдаа нарт мэдүүлэхдээ клубээс гарсныхаа дараа хоёулаа ойролцоох нуур руу очиж нүцгэн сэлсэн. Өөрөөр хэлбэл тэр анхны мэдүүлгээ өөрчилж эхэлсэн. Түүний ярьснаар Ellen эхэлж ус руу орсон бөгөөд санамсаргүй живсэн. Тэр үед Clyde-ийн машин шавард суудсан байсан болохоор тэр Ellen-ийг шууд анзаараагүй. Машинаа гаргаж ирснийхаа дараа гэрлээ хасаахад Ellen харагдсан гэж мэдүүлсэн. Дараа нь тэр сандарч Ellen-ийн цогцыг аваад эгчийнхаа гэрлөө явсан. Машинаа сольсон. Дараа нь буцаад баар руу явж хаах хүртэл нь суусан гэж цагдаа нарт ярьдаг. Түүний хэлснээр Ellen-ийн цогцыг замын хажууд хайсан шалтгаан нь бол хүн амны хэрэгт буруутгагдахаас айсан учраас гэж мэдүүлсэн. Мөн Clyde Ellen-ийг живх үедээ мансууруулах зүйл хэрэгэлсэн байсан учраас би ч бас өөрөө асуудалд орно гэдгээс айсан гэж тайлбарах нь нэг хэсэг байсан. Gaussen County-гийн шүүх эмнэлгийн шинжээч доктор Cornell гэх хүн Ellen-ийн үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй. За энэ хүн бол дараагийн олон хэрэг дээр дахин гарч ирдэг. Түүний ажил бол маш их маргаан дагуулсан. Яг тэгэхээр хожим нь хүмүүс Ellen-ийн үхлийн шалтгааныг тогтоох боломж үнэндээ байсан гэж үзсэн. Гэхдээ тухайн үед эрх баригчид Ellen-ийг үнэхээр алагдсан гэдгийг ч баталж чадаагүй учраас 1996 онд Clyde-ийг зөвхөн цогцтой зөв бусаар харьцан гих жижиг хэрэгт буруутгасан. Энэ нь хөнгөн хэрэгт тооцогддог болохоор Clyde бол ердөө 1 жилийн ял аваад дүүргийн шоронд 1 жил суугаад суллагдсан. Гэхдээ цагдаа нар түүнийг бусад алгуутай холбоотой байж магадгүй гэж үзсээр байсан тул Clyde-ийг анхаарлын төвөөс бол бүр мөсөн гаргаагүй. Texas Killing Fields-ийн хэрэгүүдийн хамгийн онцлог зүйл нь бол энэ бүх хэрэг бол хэдэн 10 жилийн турш үргэлжилсэн. Ихэнх хэрэг дээр бол шарил олдлоо, алуурчин тогтооглоо, хэрэг хааглаа гэсэн энгийн зүйл огт болоогүй. Харин эсвэргээрээ маш удаан, будлаантай, дунд нь асар их хайхрамжгүй ажиллагаа орсон хэрэгүүд байгаа. Тиймээс Clyde-ийн нэр бол цаашдаа дахин гарч ирдэг. 91 он болоход энэ филдээс 4 дахь хохирогч олдсон. Тэр жилийн 9 сарын 8-нд морьтой явж байсан хосууд филдийн морин замаар явж байхдаа маш муухай үнэрийг мэдэрдэг. Тэд үнэрийг дагаж явсаар бусад хохирогчдын цогцос олдсон газраас ойролцоогоор 100 ярдын өмнө нэг муудсан цогцыг олсон. Цагдаа нар энэ хохирогчийг таних чадаагүй болохоор Janet Doe гэж нэрлсэн. Ингэснээр энэ филдээс олдсон 4 хохирогчийн 2 нь хэн болох нь тодорхойгүй хэвээр үлдсэн. Шүүх эмнэлгийнхэн түүнийг ойролцоогоор 6-7 хоногийн өмнө нас барсан гэж үзсэн ч гэсэн бусад өхлүүдийн адил
үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй. За дээрээс нь тухайн бүсийн сургаггүй болсон хүмүүсийн бүртгэлтэй ерөөсөө таараагүй. Өнөөдөр бол эдгээр хохирогчдоос авсан ДНХ-гийн нотлох баримтыг дахин шинжлэх боломжтой болсон ч гэсэн тухайн үеийн лиг сэрэгийн цагдаа нар нотлох баримтаа хэрхэн харьцныг олон хүн маш их шүүмжилдэг. Тэд Jane Doe болон Janet Doe-гийн хэн болохыг тогтоохын тулд янз бүрийн арга хэрэглэж байсан. Жишээлбэл гавлын ясвыг нь сэргээж, дээр нь шавар нааж, царайг нь төсөөлөн бүтээсэн. Гэхдээ тэр шавар загварууд бол маш муу хийгдсэн байсан болохоор хинж таньж чадаагүй. Дараа нь тэр загваруудаар зураг хүртэл зурсан ч ямар ч үр дүн гараагүй. Энэ үед энэ филдэд гарч байсан хэрэг албан ёсоор цуврал алуурчны хэрэг гэж үзэгдэж эхэлсэн. Ингэснээрээ холбооны мөрдөх товчоо бүрэн оролцох хэрэгтэй болсон. Тэдний гаргасан профайлер бол алуурчин талбайн ойролцоо амьдардаг, хэргийн талаарх сонины хайчилбаруудыг хадгалдаг, өөрийгөө бусдаас дээгүүр гэж боддог, мөн эмэгтэйчүүдтэй харилцааны асуудалтай хүн гэж тодорхойлсон. Ингээд Роберт Абель гэх хүн шууд сэжигтнүүдийн жагсаалтанд орсон. Тэр Killing Fields-тэй холбоотой 2 газар эзэмшдэг байсан бөгөөд баруун талын морин жүжээ байрладаг газрыг ч эзэмшдэг байсан юм байна. Роберт өмнө нь NASA-д ажиллаж байсан эрдэмтэн, сансрын нисгэгчдийг саран дээр хүргэсэн Сатурн пуужингийн хөгжүүлэлтээр ажиллаж байсан маш ухаантай хүн байсан ч гэсэн хайр дурлалын харилцаанууд нь үргэлж асуудалтай байдаг байсан. За мөн дээрэс нь амьтдад бол хүчирхийлэл үзүүлдэг гэдгээрээ хөрш болон ойр дотныхондоо танигдсан ийм нэгэн залуу байсан. Тэр 3 эхнэрээсээ салсан бөгөөд нэг эхнэр нь бол өөрийнх нь хүснээр бэлгийн харьцаанд орохгүй бол ална гэж сүрдүүлдэг байсныг цагдаа нарт мэдүүлсэн. Мөн түүний эхнэрүүд нь нэг ижил зүйлийг хэлдэг. Роберт бол морьдоо зоддог байсан. Хэрвээ морин өхвөл цогцыг нь талбай дээр зүгээр ялзарч хэвтүүлдэг байсан нь хохирогчдын цогцос хэрхэн орхигдсан байсантай төстэй юм шиг санагддаг. Эхэндээ Роберт бол цагдаа болон холбооны мөрдөх товчоотой бүрэн хамтарч ажиллаж байсан. Тэр бүр 90 хайх ажиллагаанд техник хэрэгсэл гаргаж өгч бут сөөгийг цэвэрлэн хайлтыг хялбар болгож байсан. За гэхдээ хожим цагдаа нар түүнийг хитрхи идэвхтэй оролцож байна гэж үзээд энэ нь бол тэднэрт бүр сэжиг төрүүлдэг. Яагаад тэгэхээр зарим цуврал алуурчид бол мөрдөн шалгалтанд өөрсдөө оролцох дуртай байдаг нь бол түгээмэл зүйл. Энэ хооронд Clyde-ээр төвлөрч байсан анхаарал баг багаар суларч холбооны мөрдөх товчоо Роберт Абель руу төвлөрч эхэлсэн. За мөн Тим Миллер бол энэ бүх жидүүдэд өөрөө бие дааж мөрдөж янз бүрийн сэжигтнүүдийг судалсаар л байсан. Удалгүй лиг серийн цагдаа болон холбооны мөрдөх товчоо хамтран олон нийтэд зориулсан албан мэдэгдэл гаргаж Роберт Абелийг энэ филдийн аллагуудыг үйлдсэн байж болзошгүй сексийн цуврал алуурчин гэж нэрлсэн. Хамгийн сонин нь бол тухайн үедээ тэд түүнийг албан ёсоор яллаагүй мөртлөө бараг энэ хүн алуурчин байж магадгүй гэж олон нийтэд шууд зарласан явдал байгаа юм. Тэдний гаргасан профайлтай Роберт Абель таарч байсан учраас түүнийг сэжиглэж эхэлсэн. Гэхдээ энэ мэдэгдэл бол Робертын амьдралыг бараг сүрүүлсэн. Үүний дараа бусад хотын цагдаагийн байгууллагууд ч гэсэн Texas Killing Field-ийн бусад хохирогчид Роберттой холбоотой байж магадгүй гэж айж эхэлдэг. Харин Роберт бол өөрөө энэ бүхнийг үгүйсгэж би энэ алгуудтай ямар ч холбоогүй гэж хэлсээр байсан. Мөрдөгчид дараа нь Робертын эзэмшлийн газруудыг нэгжиж хэрэгтэй холбоотой байж болох зүйлсийг хайж эхэлдэг. Тэд хууль ёсны зөвшөөрөл авч хайлт хийж эхлээд хідэн хачирхалтай зүйлсийг олдог. Тухайлбал алгуудын талаар хуучин сонины хайчилбарууд, алтан бүрээстэй хүний шүд, 22 калибрийн хид хідэн буу, эмэгтэй хүний бэйли, 6 ширхэг нүдний шил, мөн учир нь тодорхойгүй нэг түлхүүрийг олсон. Эдгээр нь мэдээж сэжигтэй харагддаг. Ялангуяа Jane Doe-гийн нуруунаас олдсон сум 22 калибрих байсан. За гэхдээ энэ 22 калибрийн буу бол маш түгээмэл буу учраас зөвхөн үүгээр нь бол буруутгах боломжгүй. Мөн Робертд цогцос олдсон газруудын зургийг өөрөө авч хадгалсан 4 зураг гарч ирдэг. Энэ нь мөрдөгчдөд тэр алуурчны трофи хадгалж байгаа юм биш үү гэсэн бодлыг төрүүлдэг. Алуурчны трофи гэдэг нь одоо хэрвээ хин нэгэн хүнийг алчаад бахархал болгож юм авч үлддэг тэрийг байж магадгүй гэсэн бодлыг мөрдөгчдөд төрүүлсэн. Ингээд мөрдөгчд Робертын 22 калибрийн бууг Jane Doe-гийн нуруунаас олдсон сумтай холбож болох хэсгийг шалгахыг хүссэн. За гэтэл дахин нэг аимшигтай алдаа байсан. Гаусин каунтигийн шүүх эмнэлийнхэн задлан хийх үедээ ясыг цэвэрлэхийн тулд хүчиллэг уусмал ашигласан. Ингээд цэвэрлэх явцдаа сумыг нь гэмтээсэн. Уг арга нь бол ясыг гэмтээлгүйгээр зөөлөн эдийг салгах зорилттой байсан ч сумны дээрх чухал
чухал мөрүүд нь устгагдсан. Үүнээс болоод тэр сумыг яг ямар буунаас гарсныг тогтоох ямар ч боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл энэ хэрийг бүрэн мөсөн шийдэх хэмжээний нотлох баримт за тэр сум Робертийн буунаас гарсан эсхийг тогтоож болох эсвэл бүр Робертийг бүрэн цагаатгахч боломжтой байсан. Гэтэл одоо тэр сумыг хинтээж холбох боломжгүй болсон. Эцэст нь ингээд илүү хүчтэй нотлох баримт олдоогүй учраас холбооны мөрдөх товчоо Робертийг алгуутай холбоотой гэдгийг баталж чадаагүй. Роберт өөрийгөө хамгаалахдаа би олсон зүйлсээ зөвхөн мөрдөн шалгалтанд туслахын тулд хадгалсан гэж тайлбарладаг. Хүмүүс бол Роберт Абелийн талаар хоёр хуваагдсан байр суурьтай байдаг. Зарим нь түүнийг маш с ิจ гтэй гэж үздэг бол нөгөө хэсэг нь түүний зан авир бол эрдэмтэн хүний хувьд байж болох хувийн зүйл гэж боддог. Яагаад тэгэхээр тэр мэдээлэл хадгалах, зураг авах, сонины хайчилбар хадгалах зэрэг зүйлсийг судалгааны зуршил маягаар хийсэн байж магадгүй гэж үздэг юм байна. Он жилүүд өнгөрсөн ч эдгээр хэрэгүүдийн ихэнхдээ бараг ахиц гараагүй, харин 45 дугаар замын орчмоос бол өсвөр насны охид алга болсоор л байсан. 97 оны 4 сарын 3-нд балетер хичээлдэг 12 настай Лора Смитер орц сургуу алга болдог. Түүнийг хамгийн сүүлд Texas-ийн Friendswood хотод филдээс баруун хойд зүгт ойролцоогоор 9 милийн зайтай газар харсан. Тэр өдөр Лора ээждээ 20 минут гүүгээд ирье гэж хэлээд гэрээсээ гарсан ч дахиж хизээж эргэж ирээгүй. Түүний эцэг их гэртээ өглөөний цайгаа хийж охиноо удахгүй ирнэ гэж бодож хүлээж байсан. Гэтэл Лора буцаж ирээгүй болохоор тэд нэр шууд цагдаад мэдгдсэн. Лорагийн ээж Гэй Смитер найз нөхөд хөршүүд рүүгээ залгаж охиноо хайхад туслахыг хүсдэг. Тэр хідэн өдөр дараалан бороонд норсоор сураггүй болсон хүний зар тарааж явсан. Хүмүүс хаалга хүртэл төгждөггүй, бүгд бие биенээ таньдаг, нэгт холбоотой жижиг хот байсан учраас Лора Смитерийн алга болсон нь бол маш том шууганыг дэгдээж эхэлсэн. За энэ удаа яагаад ч юм бүүмэд цагдаа нар бол өмнөх олон хэрэг шиг гэрээсээ явсан байх гэж үзээгүй. Friendswood-ийн цагдаа, дүүргийн шерифийн хэлтэц болон холбооны мөрдөх товчоо бүгд энэ хэрэгт оролцдог. Мэдээж энэ нь өөр хот өөр цагдаагийн байгууллага байсан ч өмнөх хэрэгүүдтэй харьцуулахад бол хариу үйлдэл нь шал өөр байсан. Мөн Лора бол дөнгөж 12 настай гүүхээр гарсан жирийн хүүхэд байсан учраас хинч түүнийг оргон явсан гэж тайлбарлаж чадхааргүй байсан. Тэр зүгээр л өглөөний цайны өмнө өөрийнхөө хороололд гүйж яваад алга болсон охин. Үүн дээр нэмээд тухайн үед л Texas Killing Fields-ийн хэрэгүүд аль хэдийн улсын хэмжээний анхаарал татаж эхэлсэн учраас цагдаа нар бол энэ удаа алдаа гаргахыг хүсээгүй юм шиг харагддаг. За мэдээж энэ үед бол хэрвээ энэ хүүхдийг гэрээсээ явсан гэж хэлсэн бол маш их шүүмжлэлт өртөх байсан нь тодорхой. Лораг хайх ажиллагаанд хүмүүс морьтой, завтай, машинтай явгнаар хүртэл хайлт хийж нийтдээ 6000 орчим хүн хайлтанд оролцож чадсан. Америкийн цэргийн албан хаагчид хүртэл туслахаар ирсэн бөгөөд нутгийн хүмүүс нохтой дагуулan хайлтанд оролцсон. Үнэндээ ийм хэмжээний ажиллагаа бүхэл сургаггүй болсон хүний хэрэг дээр байх ёстой гэж олон хүн үздэг. Үүнтэй холбоотой яагаад өмнөх хэрэгүүдээр ч гэсэн ийм хэмжээний хүчин чармаалт гаргаагүй юм болоо гэдэг яриа гарч эхэлдэг. Ялангуяа Лора Миллерийн хэрэг дээр цагдаа нар хамгийн бага зүйлийг ч хийгээгүй юм шиг харагддаг. Тэд ядаж үнэрч нохоо ашиглаад филдийг шалгаж болох байсан ч бүр тэр хэмжээнд ч ажиллаагүй. Мөн зарим тохиолдолд лиг серигийн цагдаа нар бусад байгууллагын тусламжаас татгалздаг байсан нь ч гэсэн ил болсон. Өөр дүүрэг болон агентгууд биднэрт тусалъя гэж санал болгож байхад лиг серигийнх нь гадны хүмүүсийг оролцохыг хүсэхгүй байна гэж тайлбарладаг байсан. Надад бол үнэндээ болохоор яг энэ хүмүүс нэг худлаа бусдад болохоор бид нэр өөрсдөө шийднэ гэж харуулахыг хүсэж байгаа юм шиг хэрнээ дотроо бол зүгээр ингээ гаднаас хүн орж ирээд өөрсдийнх нь алдааг харуулчихвээ гэсэн нэг айдас юм шиг л харагдсан. Холбооны мөрдөх торчоо хүртэл дараа нь лиг серигийн цагдаа нартай хамтарч ажиллах маш хэцүү байсан гэж дурдсан. Тэд шин санаа, шин арга барил үргэлж болгоомжтой хаалттай ханддаг байсан. Гэтэ бас ер нь ингээд нөгөө орон нутгийн цагдаа нар FBI-гийн хооронд айгүй тийм зөрчил бол айгүйх гардаг. Яагаад тэгэхээр FBI-гийн хүмүүс болохоор нэг л өөрсдөө амарлаг гэж харуулдаг юм шиг тэрэнд нь орон нутгийн цагдаа нар бид нар өөрсдөө шийдэж чадах юм дээр та нарын хэрэг байхгүй гэж харьцагаас болоод хэрэг бас шийдэгдэхгүй байх тохиолдол айгүй олон байд юм байлээ. Хамгийн аимшигтай нь энэ байдал бол зүгээр 70-80 оны үед болоогүй. Энэ байдал олон
жил үргэлжилсэн бүр 2016-аас 2017 онд хүртэл холбооны мөрдөх товчоо Jane Doe болон Janet Doe-гийн хэн болохыг тогтоохын тулд шинэ алхам хийхийг санал болгож байхад эсэргүүцэлтэй хүртэл тулгарсан. 97 оны 4 сарын 20-нд Laura Smith алга болсноос 17 хоногийн дараа түүний цогцос Texas-ийн Pasadena хотын ус тогтоох зориулалтаа хиймэл цөөрмөс олдсон. Түүнийг хайж байсан нутгийн хүмүүс ихэндээ үхсэн амьтны үнэр гэж бодсон. Гэхдээ үнэндээ тэр нь Laura-гийн маш их муудсан шарилн байж таарсан. Түүнийг хурундаа зүүсэн өөрийн гэсэн нэрний ихний үсэгтээ мөнгөн бөгжөөр нь анх таньсан бөгөөд дараа нь шүдний аппарат нь танихад тусалсан. Тухайн үед Лорагийн хэрэг бол 3 дүргийг хамарсан залуу эмэгтэйчүүдийн алга бололт болон үхлийн 35-аас дээш шийдэгдээгүй хэргийн нэг болсон. Гэтэл Лорагийн хэрэг өмнөх хохирогчдоос тис өөрөөр олон нийтэд хүрсэн хэвлэл мэдээлэл түүнийг сайн гэр бүлийн аюулгүй хороололд амьдардаг байсан сайн охин гэж дүрсэлсэн. Мэдээж энэ нь үнэн байж болох ч гэсэн өмнөх хохирогчдтой харьцуулахад цагдаа болон хэвлэлийн хандлага огцом өөрчлөгдсөн нь эндээс харагддаг. Энэ удаа хууль хүчний байгууллагуудад маш их дарамт ирсэн болохоор тэд Лорагийн хэргийг маш хурдан хүн амины хэрэг гэж дүгнэж мэдээлсэн. Дараа жил нь Friendswood-ийн сургуулийн дүүрэг хүртэл айж эхэлсэн бөгөөд хүүхдийн таних мэдээллийн багц тарааж эхэлсэн. Эдгээр багцыг Лорагийн эцэг эхийг нь байгуулсан Laura Recovery Center гэх ашигын бус байгууллага бүтээсэн. Энэ төв нь хулгайлагдсан болон сурггүй болсон хүмүүсийг олох ажиллагаанд туслах зорилготой байсан. Багц дотор хүүхдээ сурггүй болсон үед хэрхэн мэдээлэх, хурууны хий авах, ДНХ-ийн сорьц болон үсний ширхэг хадгалах заавар гэд энэ бүгдийг багтаасан. Энэ нь бол өнөөдөр ч хүртэл маш ухаалаг санаа гэж тооцогддог. Үүний зэрэгцээ орон нутгийн цагдаа нар Galveston болон Harris County орчмын бүх бэлгийн хүчирхийллийн хэрэгт бүртгэлтэй хүмүүсийн жигсаалтыг гаргаж эхэлсэн. Тэдний гаргасан жигсаалт ойролцоогоор 2100 хүний нэртэй байж таарсан. Энэ үед хүмүүс хамгийн аюулгүй гэж боддог байсан эдгээр жижиг хотууд үнэндээ тийм ч аюулгүй биш байсныг ойлгож эхэлсэн. Ямар ч хот, ямар ч хороолол гэмт хэрэгээс бүрэн ангид байдаггүй хүмүүс байгаа бол хаана нэгтээ гэмт хэрэг гарч ийна л гэсэн үг. Laura Smith алга болсноос хэдхэн сарын дараа 97 оны 7 сарын 15-нд 20 настай бас нэг хүүхдийн ээж Kelly Cox Орос орггүй алга болдог. Тэр хойд Texas-ийн их сургууль сурдаг байсан бөгөөд хамгийн сүүлд Texas-ийн Denton хотын Conoco гэх шатгуун түгээх станц болон дэлгүүрийн гадаа харагдсан. Тэр өдөр Kelly машиныхаа түлхүүрийг дотроо үлдээж машинаа түгжчихсэн байсан болохоор шатгуун түгээх станцын гадаах нийтийн утаснаас найз залуу руугаа залгасан. Тэр дараа нь эрүүгийн хэргийн ангийн хамт олонтойгоо хотын шоронгоор танилцах аялалд явах ёстой байсан ч үүнээс хойшоо бүрэн мөсөн алга болсон. Цагдаа нар түүний машиныг шалгасан ч хүч хэрэглэсэн шинж тэмдэг эсвэл гэмт хэргийн нотлох баримт олдоогүй. Бүр үнэхээр гэмт хэрэг болсон эсхийг нь ч баталж чадаагүй. Үүнээс ердөө 1 сарын дараа 17 настай Jessica Cain алга болсон. Түүнийг хамгийн сүүлд Texas-ийн Clear Lake дэх нэгэн молын ойролцоох рестораны гадаа харсан байна. Тэр театрын найзуудтайгаа хамт тэнд очсон бөгөөд шөнийн 1 цаг 30 минут орчимд орхисон. Уудалгүй Jessica-гийн аав 45 дугаар хурдны замын хажуугаас охиныхоо орхигдсон машиныг олсон. Түрүүчийн хүртэл машин дотроо байсан болохоор Jessica-г Орос сурггүй гэж бүртгэсэн. Энэ удаа маш том хэмжээний эрен хайх ажиллагаа өрнөсөн бөгөөд үүнд Tim Miller болон Laura Smith-ийн эцэг эх Bob Gay Smith нар ихээхэн нөлөө үзүүлсэн гэж хүмүүс үздэг. Тэд дахиж нэг жохныг зүгээр алга болгох уу гэсэн мэт бүх хүчээ дайчлан хүмүүсийг хайлтанд уриалж байсан. Гэхдээ Kelly болон Jessica хоёрын цогцос олдоогүй хിവэрэ. Мөн Laura Smith, Jessica Cain, Kelly Cox нар энэ филдийн алгуутай холбоотой байсан уу гэсэн асуулт гарч ирдэг. Цагдаа нар энэ боломжийг авч үзсэн ч хэргүүдийг хооронд нь шууд холбох нотлох баримт олдоогүй. Нэмж хэлэхэд Филцээс хамгийн сүүлд олдсон хохирогч олдсноос хойшоо Laura, Jessica, Kelly нар алга болох хүртэл нэлээд хугацааны зай байсан учраас холбоотой хэсэг нь улам ойлгомжгүй болсон. Тухайн үед цагдаа нарт хэдэн мянган боломжит с ิจ гтэн байсан Роберт Абель хүртэл филдийн хэрэг дээр с ิจ гтэн хിവэрэл байсан. Яагаад тэгэхээр мөрдөгчдод яг тодорхой нэг хүнийг заах бодит нотлох баримт огт байгаагүй. Тэдэнд байсан зүйл нь ердөө алуурчны профайл байсан. Тиймээс тэд бүх бэлгийн хүчирхийлэгчдийн бүртгэл хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийн жагсаалтыг шалгаж мянган хүний дундаас хайж байсан. Гэхдээ хэргийн газраас тодорхой хэн нэг холбох зүйл бол бараг олдоогүй. Мөн олон хохирогч алга болсноосоо хойш удаан хугацааны дараа олддог байсан болохоор байгаль орчин цаг агаар маш олон нотлох баримтыг устгахчдаг байсан. Tim Miller бол олон
жилийн турш Роберт Абелийг охиных нь алуурчин гэдэгт итгэсээр байсан. Тэр хизээж бууж өгөөгүй тийм үнэрч нохой хүнд техник хүртэл ашиглаж Филдийг дахин ухаж ямар нэг нотлох баримт хайсаар л байсан. Түүний хайлтын үеэр эмэгтэй хүний хувцас болон нэг цүнх олцсон ч аль хохирогчих болохыг нь тогтоож чадаагүй. Тим Миллер Роберт Абелийг бол алуурчин гэдэгт маш хүчтэй итгэдэг байсан учраас Роберт эцэст нь тиймээс өөрийгөө хамгаалах шүүхийн шийдвэр хүртэл гаргуулсан. Тим өөрөө ч гэсэн дараа нь нэг удаа Робертийн толгоороо буу тулгаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэр Робертийн амьдралыг там болгож дарамтлагдаг байсан бөгөөд учир нь тэр хүн л Лораг алсан гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Тэр үед Роберт Абел өөрийн хотод бараг жинхэнэ мангас мэт харагддаг болсон. Яагаад тэгэхээр хүмүүс Тим Миллерт итгэдэг, түүний хэлсэн үгийг бол дэмждэг байсан байгаа. Яг одоо хэрэгээ энэ хүртэл сонсоод алуурчин хин юм шиг санагчийн сэтгэлээ бичээрэй. Тэгээд дараа нь хэрэгтэн илэрсний дараа бас таны саналтай яг адилхан байсан уу үгүй юу гэдгийг бас хуваалцаарай. За мэдээж Роберт Абелийн амьдрал бол үнэхээр хэцүү болж эхэлдэг. Хотынхан түүнийг цуврал алуурчин гэж харж эхэлсэн болохоор Лиг Сирид бол зүгээр л жирийн хүний амьдралаар амьдрах ямар ч боломжгүй болсон. Эцэст нь Роберт морин аяллаа бизнесээ хаагаад Texas дахь гэр бүлийн ранч руугаа нүүж явсан. Тэ 1997 оны 100 гэхэд бол Филдийн алгуудаар хинч баривчлагдаагүй хിവэрээ ойролцоох бараг бүх цагдаагийн байгууллага бүр холбооны мөрдөх тавчаа хүртэл энэ хэрэгүүдээр ажиллаж байсан ч мэдээлэл тэмдэглэл нотлох баримтаа хуваалцаар байгаа ч ямар ч бодит үр дүнд хүрч чадаагүй. Харин 97 оны 5 сард 45 дугаар хурдны замын орчмын хэрэгүүдтэй холбоотой маш чухал эргэлт болсон. Тэр үед Сандра Севил гэх 19 настай охин хулгайлагдсан тухай 911 дуудлага ирдэг. Сандрагийн ярьснаар нэг танихгүй эрэгтэй түүн дээр ирээд чиний машины дугуй хагарчихсан байна гэж хэлсэн. Гэтэл Сандра юу болоод байгааг ойлгохоос өмнө тэр хүн хутаг гаргаж ирээд хоолойд нь тулгаад машин цуу орилж болохгүй шүү гэж хэлсэн. Тэр хүн Сандраг хурдны зам дагуу авч явсан. Гэхдээ Сандра эцэст нь явж байсан машинаас үсэрч чадсан. Хичнээн хүнд гэмтсэн ч гэсэн амьд үлдэж чадсан. Зам дээр байсан хүмүүс түүнийг машинаас өнхөрч унахыг харсан бөгөөд тэр машин нь бол 45 дугаар хурдны замын хойд зүг рүү явж байсныг анзаарсан. Сандра дараа нь эмнэлэгт очиод цагдаа нарт тэр хүн надад юу хийх гэж байгааг бодохоор үсэрч өгсөн нь дээр гэж бодсон гэж ярьсан. Түүний амьд гарсан нь бараг л гайхамшиг байсан. Гэхдээ Сандра бол цагдаа нарт маш чухал мэдээллүүдийг өгдөг. Тэр машины дугаарыг харж амжаагүй ч гэсэн цагаан өнгийн Ford ачааны машин байсан гэж хэлдэг. Мөн машины дотор талыг болон өөрийг нь хулгайлсан хүний төрхийг сайн дүрсэлж өгсөн. Түүний хэлснээр бол тэр хүн 40 орчим насны цагаан арьстай, бор эсвэл шаргал үстэй, духан халзарж эхэлсэн, нүднийх нь доор ууттай, хар ковбой малгай өмссөн гэж хэлсэн. Сандрагийн өгсөн мэдээлэлээр цагдаа нар зураг гаргасан бөгөөд олон хүн энэ одоо олон жилийн турш хайж байсан алуурчин юм биш үстэй гэж бодож эхэлдэг. Удалгүй цагдаа нар тэр хүнийг олж баривчилсан. Сандра ч гэсэн дараа нь таних ажиллагаан дээр тэр хүнийг шууд таньсан. За тэр хүн нь бол Уильям Рис гэдэг хүн байсан. Олон хүн түүнийг Билл гэж дууддаг байсан бөгөөд тэр тухайн бүсэд барилгын ажил хийдэг байсан. Цагдаа нар шалгах үед Уильям нь өмнө нь Оклахомад бэлгийн хүчирхийллийн хэрэгтэй бүртгэлтэй байсан нь тогтоогддог. Мөн тэр хоёр өөр бэлгийн хүчирхийллийн хэрэгээр шоронд сууж байгаад саяхан сурлагдсан залуу байсан. Сандрагийн өгсөн дүрсэл бол маш нарийн байсан болохоор цагдаа нарын зурсан зураг Уильямтай их төстэй гарсан. Цагдаа нар тэр даруй Уильямын гэр болон машиныг шалгах зөвшөөрөл авч нэгжсэн. Тэд Сандрагийн хэлсэн хар ковбой малгайг олсон ч өөр том нотлох баримт гарч ирээгүй. Гэсэн ч Уильямыг бол Сандраг хулгайлсан болон алхахыг завдсан хэрэгээр баривчилдаг. Мөрдөн шалгах явцад Уильям Лора Смитийн амьдардаг газрын ойролцоох шинэ хорооллын барилгын ажил дээр ажиллаж байсан нь тогтоогдсон. Мөн Лора алга болсон өдөр бороо орох гэж байсан учраас Уильямыг ажлаас нь эрт тараасан. Цагдаа нарын үзэж байснаар Уильям машинаараа явж байхдаа Лораг хараад ямар нэг аргаар машиндаа суулгасан байж магадгүй. Энэ нь Сандраг хулгайлахыг оролцсноос ердөө 1 сарын өмнөх явдал байсан. Удалгүй Уильям Лора Смитийн хэрэг дээр хамгийн гол сэжигтэн болсон бөгөөд мөн Филдийн алгуутай холбоотой байж магадгүй гэж үзэж эхэлдэг. Гэхдээ холбооны мөрдөх товчооны агентуудын хэлснээр бол нэг газар нэг цаг үед хоёр өөр цуврал алуурчин зэрэг ажиллаж байх нь маш ховор үзэгдэл гэж үзсэн.
Мөн Уильям өмнөх Филдийн алгууд гарч байх үед шоронд байсан нь тогтоогдсон болохоор тэр анхны хэрэгүүдийг үйлдээг нь тодорхой болсон. Харин Джессика Кейнийн алга бололттой холбоотой байж магадгүй гэж сэжигдэж эхэлдэг. Гэхдээ Джессикагийн цогцос олдоогүй байсан болохоор хүн амны хэрэг гэж тулгахад маш хэцүү байсан. Уильям байцаалтын үеэр өөрийг нь зориуд гүтгэж байна. Би тэр хохирогчдыг огт танихгүй гэж мэдүүлсэн. Лора Смитрийн хэрэг дээр ч гэсэн прокурорууд Уильямыг хүн амны хэрэгээр яллах хангалттай нотлох баримт байхгүй гэж үзсэн. Гэсэн ч Лорагийн эцэг их Сандрагийн хэргийн шүүх хурал болгонд ирдэг байсан. Эцэст нь Уильям Сандраг хулгайлсан хэрэгт буруутай гэж үзэгдэж 60 жилийн хорих ял авсан. Филдийн анхны алгууд гарч байх үед Уильям шоронд байсан учраас цагдаа нар мөрдөн шалгалтаа дахиад Роберт Абель дээр төвлөрүүлдэг. Энэ бол өмнө нь цагдаа нар албан мэдээлэлтээрээ хүртэл болцсошгүй алуурчин гэж нэрлэж байсан хүн гэхдээ түүнтэй холбоотой нотлох баримт хизээж олдоогүй. Харин олон жилийн дараа Тим Миллер хүртэл Роберт Абелийг охиных нь алуурчин биш гэж бодож эхэлсэн. Тим дараа нь Роберттой олон жил хэрхэн харьцсандаа одоо хүртэл гимшдэг гэж ярьсан. Гэсэн ч Лиг Серигийн олон хүн Робертыг нас барах хүртэл цоврал алуурчин гэдэгт итгэсээр байсан бөгөөд өнөөдрийг хүртэл бас тэгж боддог хүмүүс ч байдаг. 2005 оны 7 сард Робертийн жижиг машин төмөр зам дээр гарч улмаар галт тэргэнд мөргүүлэн нас барсан. За энэ нь бол осол байсан уу, амиа хорлолт уу гэдг нь тодорхойгүй үлдсэн. Дараа нь Тим Миллер Робертийн талаар хэлэхдээ бид бол түүний амьдралыг бүрэн сүрүүлсэн, эцэст нь тэр үүнийг твчиж чадхаа болсон байхаа гэж хэлсэн. Аз болоход Роберт нас барахаас хэдхэн сарын өмнө Тимтэй уулзаж эвлэж чадсан. Тэд тэврэлдэн уучлал гуйсан. Тэр уулзалтын үеэр Роберт Тимд тэр цагдаагийн байгууллага чиний амьдралыг миний шиг битгий сүрүүлээрэ гэж хэлсэн байдаг. Үүний дараа Тим Миллер анхаарлаа Клайд руу илүү төвлөрүүлж эхэлсэн. За энэ бол нөгөө өөрийгөө царайлаг гэж боддог, ковбой малгайтай, бүжиглэх дуртай нэг эмэгтэйгийн хэрэгээс болоод цогцтой зөв бусаар харьцаад 1 жилийн ял авсан нөгөө залуу байгаа. Цагдаа нарт гисэн олон жилийн турш Клайдыг ажиглаж байсан бөгөөд 2000-ад он гэхэд бол түүний гэмт хэргийн бүртгэл нь бол бүр маш урт болсон. Түүний бүртгэлд зодоон, цагдаагаас зүхтах, занал хийлэл, согтуугаар жолоо барих, хууль бусаар нэвтрэх, хүүхэд дуруу татах, хулгай, эд хөрөнгө сүйтгэх, бүр гал тавихыг завдсан хэрэг гих мэтчлэн хүний хийж болох бүхэл хэрэгүүд энэ хүний хэргийн жагсаалтанд нэмэгдсэн. Харин 2011 онд Клайдийн хуучин эхнэр цагдаад хандаж Клайдыг Эллений үхлийн талаар өөрийгөө буруутгах шинжтэй зүйлсийг олон удаа ярьж байсан гэж мэдүүлсэн. За хэдүүлээ нэг жоохон өмнөх үйл явдал руу буцаад очие. Энэ Клайд ч юм болохоор Элленийг ингээд усанд живээд тэгээд айсандаа болоод тэр газар хайцсан гэж ярьсан те. За эндээс үргэлжлүүлье. Эхний шүүх имлгээс өөр шүүх имлгийн мэрэгчлэнүүд Эллений гавлын ясыг дахин шалгах үед өмнөх задлан шинжилгээнд огт тэмдэглэгдээгүй маш хүнд гавлын хугарал байсныг илрүүлсэн шүүх антропологч Жил Кинг нь хэлэхдээ эдгээр хугарал нь хүн амны хэрэгтэй холбоотой гэж дүгнсэн. За мөн дээрэс нь өөр нэг шинжээч доктор Кросс хэлэхдээ Эллений үхлийг толгоороо хүчтэй цогсноос болсон хүн амны хэрэг гэж баталсан. Дараа нь Эллений шарлыг дахин Галвестон каунтигийн шүүх имлэг рүү буцаасан бөгөөд тухайн үед хэрэг дээр анх ажиллаж байсан доктор Корнел дахин шалгасан. Гэхдээ тэр анхны дүгнэлтээсээ огт буцаагүй. Түүний хэлснээр бол Эллений гавлын хугарал нь нас барсны дараа үүссэн байж магадгүй бөгөөд анхны үзлэхээр тийм хугарал байгаагүй гэж мэдүүлсэн. Хамгийн хачиргалтай нь тэр өөрийгөө гавлын ясыг бүрэн цэвэрлэж шалгасан гэж хэлсэн ч бодит байдал дээр бол тэгээгүй байж магадгүй гэж үзсэн. Мэдээж ингээд өөрөө буруу юм хийсэн бол би буруу юм хийсэн байжээ л гэж хэлэхгүй л дээ. За ямар ч байсан энэ хэрэг дээр үйл ажиллагаа бол тухайн үедээ 96 оноос хойшоо бараг бүрэн зогссон. Харин 2011 онд холбооны мөрдөх товчоо хэргийг дахиж нээсэн. 2012 онд Эллений гэр бүлийн зөвшөөрлөөр түүний шарлыг булчнаас дахиж гаргаж шинжилсэн. Жил Кинг болон доктор Кросс хоёр дахин шалгаад Эллений үхэл бол хүн амны хэрэг бөгөөд толгоороо хүчтэй цогсноос болсон гэдгийг дахин баталсан. Тэгээд 2013 онд эрх баригчид Клайдыг дахин байцааж эхэлсэн. Гэхдээ Клайд өмнөхтэйгээ яг адилхан мэдүүлгүүдийг өгж эхэлсэн. Түүний хэлснээр бол Эллен санамсаргүй живсэн тэр цогцыг машиндаа хийсэн. Дараа нь сандарч замын хажууд орхисон. Харин дараа нэг хоригдол маш ноцтой мэдээллийг өгдөг.
түүнийг ярьснаар Клайд нэг удаа Элленийг машиндаа хийх үедээ амьд байсан гэж өөрт нь хэлсэн. Өөрөөр хэлбэл Эллен тэр үед үхээгүй байсан байна. Тэгээд Клайд Сандра толгоор нь цогсон бөгөөд энэ нь Элленийг алсан гэж ярьсан. Мөн энэ нь шүүх эмнэлгийнх нь хожим болсон гавлын хугаралтай бол яг таарсан. Netflix-ийн баримтат кинонд Эллений гавлын ясны зургуудын заримыг үзүүлдэг. За тэр хугарал бол үнэхээр ингээд зүгээр жирийн бие хүртэл харахад маш том харагддаг. Тим хэмжээний гэмтэл үүсгэхийн тулд бол маш хүчтэй цохилт хэрэгтэй байсан нь бараг тодорхой. Гэтэл мэдээж бол доктор Корнел бол үүнийгээ нас барсны дараах гэмтэл гэж тайлбарласан нь олон хүний хувьд үнэхээр ойлгомжгүй санагддаг. Харамсалтай нь энэ хэргийн мөрдөн шалгалт маш замбраагүй байсан учраас хүмүүс бүр шүүх эмнэлгийнх нь өөрсдөө гавлын ясыг гэмтээсэн юм биш үстэй гэж хүртэл эргэлзүүлэх болсон. Яагаад тэгэхээр тэр газарт яснууд холилдож байсан, нотлох баримтууд алга болдог байсан, сум хүртэл гэмтээж гисэн байсан. Тийм учраас хүмүүс магадгүй гавлын ясыг унгаацсан ч юм бэлүү, эсвэл өөрсдөө ч гэмтээсэн ч юм бэлүү гэж боддог болсон. Энэ хэрэг дээр юу болсон нь бол үнэхээр ойлгомжгүй, замбраагүй хэвээр үлдсэн. За ямар ч байсан энэ Эллений хэрэг бол амар эмх замраагүй байсан болохоор цагдаа нар бол яг тэр дорн Клайдыг баривчилж чадаагүй удаан хүлээсэн. Эцэст нь эрх баригчид 2014 онд Клайдыг баривчлах зөвшөөрөл авч бараг 40 жилийн дараа түүнд хүн амны хэрэг тулгасан шүүх хуралд Тим Миллер болон Хайдигийн гэр бүлийн хэд хэдэн хүн хүртэл оролцож исэн. Шүүхийн үеэр Клайдын хуучин эхнэрүүд болон найз бүсгүйчүүд нь түүнийг олон жилийн турш хүчирхийлэлтэй аюултай хүн байсныг мэдүүлсэн. Мөн Клайдыг хуучин эхнэрийнхээ охин болох Марад бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэж буруутгасан. Нэг удаа тэр усан сан дээр Марад бэлэг эрэхтнээ харуулсан гэж мэдүүлдэг. Мөн тэр эхнэр нь дараа нь Клайдын чиргүүлтэй байшинд Марагийн унтлагын өрөөг шууд харах жижиг нүх байсан гэж ярьсан. Мара бүр нэг удаа унтаж байхад Клайд охины цээжинд хурч байгаад сэрсэн гэж мэдүүлдэг. Эдгээр зүйлсийн ихэнхийг нь тухайн үед цагдаад мэдээлж байсан ч гэсэн юу ч хийгээгүй. Мара мөн Клайд түүнд Kool-Aid буюу уух юм өгдөг байсан бөгөөд тэр нь ямар нэг зүйлтэй байж магадгүй гэж өөрөө сэжилдэг байсан. Яагаад тэгэхээр охин заримдаа өглөөс эрэхтэй бэлэг эрэхтэн орчим нь өвдөж сэрдэг байсан гэж ярьсан. Мөн Мара нэг шөнө Клайд гэртээ бүх биеийн цус болсон, гартаа цустай хутга барьсан, орж ирэхийг харсан гэж шүүхтэр мэдүүлсэн. Охины хэлснээр бол Клайд тэр үед ээжд нь би дахиад хийчихлээ гэж хэлсэн. Тэр мөн 1990-ад онд Клайдтай хамт Филдийн орчимд очиж байсан гэж ярьдаг. Тэр үед Клайд ойролцоох нэг газрын өвс хадах ажил хийж байсан байна. Марагийн хэлснээр Клайд Филд дотор орж газар ухаж байсныг нь өөрийн нүдээр харснаа хэлсэн. Харин мэдээж Клайд бол энэ бүхнийг бүгдийг нь үгүйсгэсэн. Гэхдээ олон хүний хувьд бол Марагийн мэдүүлэг маш үнэмшилтэй санагддаг. Яагаад тэгэхээр тэр худлаа ярих тодорхой шалтгаан бол бараг байгаагүй. Үүн дээр нэмээд Клайдын бусад хуучин эхнэрүүд болон найз бүсгүйчүүд ч мөн адил хүчирхийллийн талаар ижил төстэй олон зүйлсийг ярьсан. Тиймээс олон хүний бодлоор Клайд бол үнэхээр аюултай, хүчирхийлэлтэй хүн байсан нь тодорхой. Мөн Марагийн мэдүүлгээр бол Клайд энэ Филдтэй холбоотой газар үнэхээр очиж байсан нь тогтоогдсон. Наад зах нь тэр тэнд ажиллаж тэр хаваар байнга явдаг байсан нь батлагдсан. Хамгийн аимшигтай нь бол тухайн үед хүмүүс энэ бүхнийг цагдаад хийлж байсан мөртлөө эрх баригчид бол юу ч хийгээгүй явдлаасан. Прокурорууд Клайдын шүүх хурал зориулж нотлох баримтууд цуглуулж эхлэх үед дахиад нэг аимшигтай зүйл ил болдог. Шүүх эмнэлгийн газар Эллений анхны задлан шинжилгээний файл болон зургуудыг хадгалж үлдээгээгүй байсан. Прокуроруудын гарт бол зөвхөн дараа үеийн шинжээчдийн хоорондын бичиг баримтууд болон сүүлд авсан зургууд л байсан бөгөөд хамгийн чухал анхны зургууд нь алга болсон. Хожим прокурор доктор Корнелтэй уулзахад тэр гинтл анхны файлуудыг олчлоо энд байна гэж хэлсэн. Түүний тайлбар нь ч бүр хачирхалтай санагдсан. Тэр хэлэхдээ би ингээ хувийнхаа хадгалах газартаа андуураад хийцэн байна гэж хэлдэг. Мэдээж олон хүн түүнд итгээгүй. Олон хүний бодлоор доктор Корнел бол өөрийнхөө нэр хүндийг хамгаалах гэж оролдож байгаа нь харагддаг. Яагаад тэгэхээр тэр гавлын ясыг зөв шалгаагүй маш чухал нотлох баримтыг алдснаа нуухыг хүссэн байгаа юм. Хэрвээ тэр үед гавлын хугарлыг зөв болсон бол энэ хэрэг бол анханасаа хүн амны хэрэг гэж бүртгэгдээд Клайд насаараа шорон суугч байсан юм билүү. Тэгээ энэ хүмүүс бол доктор Корнел бол айгүй дургу.
Тэгээд сүүлд ил болсон мэдээлэлээр бол тэр 70-аад онд эмчийн эрхээ 5 жилийн хугацаанд хасуулж исэн. Яг ямар шалтгаанаар гэдэг нь бол тодорхой биш ч гэсэн эмийн жор буруу ашигласан зэрэг асуудалтай холбоотой байсан гэх мэдээлэл байсан. Өөрөөр хэлбэл тэр шүүх эмнэлгийн ажилтан болохоос өмнө ч гэсэн ёс зүйн асуудалтай хүн байсан байж магадгүй байгаа. Гэхдээ хичнээн буруу юм хийсэн ч гэсэн 5 жил эрхээ хасуулчаад буцаад эмчийн эрхээ аваад ажилдаа эргэж орсон. Прокурорууд файлуудыг шалгаж эхлэхэд бас нэг с ิจ гтэй зүйл гарч ирдэг. Гавлын ясны анхны зургууд байх ёстой хэсэг бүрэн хоосон байсан. Бусад бүх зураг байсан мөртлөө яг зөвхөн гавлын зургнууд алга болсон байсан. За мэдээж доктор Корнел бол үүнийгээ тайлбарлаж чадаагүй. Гэхдээ яг ингээд доктор Корнелийг сонсохоор энэ хүн эсвэл энэ алуурчинтай холбоотой байсан уу? Эсвэл үнэхээр энэ ажлаа мэдтгүй ийм тэнэг амтан байсан уу гэдэг бодол орж ирж байна. Эцэст нь шүүхтэр гавлын ясны ердөө 2 зургал нотлох баримтаар орсон бөгөөд тэр зургууд дээр бол хугарал тод харагддаггүй. Үүний дараа прокурор нотлох баримтыг санаатай нуусан эсвэл устгасан байж магадгүй гэж шүүхтэр хэлдэг. За энэ бол маш ноцтой зүйл байсан. Прокурор хүн өөрийн талын шүүх эмнэлгийн ажилтныг бараг гэмт хэрэг хийсэн байж магадгүй гэж хэлсэн. Гэхдээ доктор Корнел хизээж хариуцлага хүлээгээгүй. Тэр 1999 онд тэтгэврт гарсан бөгөөд 2016 онд нас барсан. Тиймээс үнэндээ юу болсон тэр зориуд нотлох баримт устгасан эсхийг бол хизээж бүрэн тогтоох боломжгүй болсон. Энэ бүх бодлоноос болоод Клайдыг бол анх хүний амийг зориуд хөнөөсөн хэрэгээр шүүгдэж байсан ч эцэст нь зөвхөн санаандгүй хүний амь хохироосон хэрэгт буруутай гэж үзэгдсэн хэрвээ гавлын ясны хугарлыг харуулсан зургууд байсан бол тангарагтны шүүх энэ бол санаатай аллах байсан гэдэгт итгэх боломжтой байсан гэж хожим нь тангарагтны шүүгчид өөрсдөө ярьдаг. Эцэст нь Клайд 20 жилийн ял авсан ч энэ нь бол дээд хэмжээний өгч чадах ял нь байсан. Гэхдээ мэдээж тэр ялаа бүтэн эдлээгүй. Ердөө 8 жил шоронд суугаад 2021 оны 10 сард суллагдсан. Түүнийг тухайн үеийн хуульд байсан заавал хугацаанаас өмнө суллах журмаар гаргасан. Мэдээж энэ нь бол бүх хүнийг уурлуулсан. Тим Миллер хүртэл түүнийг судлахыг эсэргүүцэж тэмцсэн хүний нэг болсон. Олон хүн Клайд нас агсан болохоор 20 жилийн ял нь бараг насан туршийн хорих ялтай адил болно гэж бодож байсан ч эцэстээ ердөө 8 жилийн дараа гараад ирсэн. Хамгийн аимшигтай шоронд байхдаа Клайд нэг хоригдол Лора Миллер болон Хайдиг алсан гэж хүртэл ярьсан гэх мэдээллүүд гарч ирсэн. Мөн Хайдигийн зээ охин Эдвардс нь дараа нь Клайдыг таних байснаа ярьсан. Тэр үед Хайди болон Клайд хоёр бол ердөө хэдхэн байшингийн цаана амьдардаг байсан. Хайди Клайдыг алга болохоос өмнө таньдаг байсан гэдэг дээр баггүй маргаан байдаг. Гэхдээ Хайдигийн зээ охины ярьснаар бол Клайд өмнө нь тэдний гэрээр нь хүртэл ирж байсан. Өөрөөр хэлбэл Хайди бол түүнийг огт танихгүй хүн байгаагүй байж магадгүй гэсэн үг. Энэ нь бол маш дэлгэрэнгүй мэдээлэл байсан. Үүндээ нэмээд Клайдийн шүүх хурлын үеэр прокурор нэг анхаарал татгаар зүйлийг шүүхийн баримт дээр оруулсан байдаг. Бусад гэмт хэрэг болон өмнөх үйлдэлүүдийн нотлох баримт ашиглах тухай мэдэгдэл гэдэг юм байд юм байна. Тэрэн дээр болохоор 84 оны 9 сарын 10-нд шүүгдэгч Клайд нь Лора Миллертэй бэлгийн харилцаанд орж дараа нь түүнийг санаатаагаар алсан гэж бичигдсэн. Мөн өөр нэг хэсэгт нь Клайд Хайдиг санаатаагаар алсан гэж дурдсан. Гэтэ хамгийн хачирхалтай нь ийм зүйлс шүүх хурал дээр бичигдсэн мөртлөө ерөөсөө энэ Лора Миллер болон Хайдигийн алгын хэрэгт тэр үед бол албан ёсоор ерөөсөө яллаагүй. Мэдээж хүмүүс яагаад ийм зүйлийг шүүхийн бичиг баримт дээр байгаа юм бэ гэж гайхаж эхэлдэг. Үнэн дээр энэ нь бол хууль хүчний байгууллагууд 2 дахь удаага бараг энэ хүн алуурчин гэж олон нийтэд зарласан тохиолдол нь эхлээд Роберт Абелийн тухай мэдээлэл гаргаж ирсэн ямар ч нотлох баримт юучгүй байсан мөртлөө за энэ хүн бол алуурчин гэж хэлсэн. Харин одоо Клайдийн тухай шүүхийн бичиг баримт дээр шууд 2 эмэгтэйг алсан гэж бичсэн байсан. Хамгийн аимшигтай нь энэ шүүх хурал хүртэл тэд энэ тухай Лора болон Хайдигийн гэр бүлүүдэд ерөөсөө хэлээгүй байсан. Тим Миллер дараа нь шүүхийн материалуудыг өөрөө шалгаж сууж байгаад санамсаргүй энэ өгүүлбэрүүдийг олж харсан. Мэдээж Тим Миллер бол энэ хэрэгүүдийг бол байнга дагаж шүүх дээр юу болж байгааг тогтмол шалгадаг байсан болохоор тэр баримтыг шалгаж ийсэн. Тэгээд Тим уншчаад хэрвээ тэднэртэй үнэхээр миний охиныг алсан гэж үзэж байгаа юм бол яагаад баривчилж яллаагүй юм бэ гэж ууралсан. Харин дараа нь прокурор тайлбарлахдаа болохоор эдгээр өгүүлбэрүүд нь Клайд шоронд байхдаа хийсэн гэх мэдүүлгүүдээр тулгуурласан гэж хэлсэн. Texas-ийн хуулиар зөвхөн шоронгийн мэдээлэгчийн яриагаар хүнийг яллаж болдоггүй учраас тэдэнд нэмэлт
батлах, нотлох баримт хэрэгтэй байсан гэсэн. За энэ яриаг нь бол тэр үедээ шоронд байсан 3 хүн сонссон юм байна. Clyde нэг өдөр уурлаж байхдаа янз бүрийн зүйлс ярьж эхлээд энэ дунд нь хавчуулагдсан. Гэхдээ эдгээр хүмүүсийн зарим нь бол итгэхэд хэцүү гэрчүүд байсан гэж прокурорын тал хэлдэг. Тэгээд прокурорын тал бол энийг бол бид нар яг хэрэг хийсэн гэдгийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ ийм юм хийсэн гэдгийг нь бид нар шүүхийн протоколд оруулах ёстой гэж хохирогчдын гэр бүлийнхэн тайлбарласан байна. Гэхдээ хизээч Лора Миллер болон энэ Хайдигийн гэр бүлд бол энийг ч үг хэлээгүй, зүгээр л энэ шүүхийн баримт дээр бичсэн. Мэдээж энэ нь бол маш олон хүнийг бохимдуулсан. Хожим нь мөрдөн шалгах явцад бол Clyde нь Миллерийн гэр бүлийн хуучин хөрш байсан тогтоогдсон. Тэр Texas-ийн Dickinson хотод Лора Миллерийн гэрээс ердөө 3хан байшингийн цаана амьдардаг байсан. За ердөө 3хан байшингийн зайтай байсан гэдэг нь бол олон хүний хувьд зүгээр нэг тохиолдол юм шиг санагддаггүй. Өөрөөр хэлбэл Clyde Лораг танихгүй байсан гэх нь бараг боломжгүй. Наад зах нь түүнийг харж мэддэг байсан тодорхой юм шиг харагдаг. Лорагийн нэг хуучин найзын ярьснаар бол Лора Clyde-аас айдаг байсан бөгөөд хороолоор алхахдаа түүний гэрийн хажуугаар явахгүй байгааг хичээдэг байсан. Лора ихэвчлэн найз залуу Vernonтойгоо ойролцоох оршуулгын газар хүртэл алхдаг байсан бөгөөд тэр үед Clyde түүн рүү байнга эсгэрч анхаарлыг нь татдаг байсан. Мөн дээрээс нь Clyde бол нөгөө филдэд гэрээт ажилтан хийдэг байсан аль түрүүн бид нар ярьсан. Гэхдээ Clyde мэдээж Лоратай бол хизээж харилцаж байгаагүй гэж үгүйсгэсээр байсан. 2022 онд гарсан Netflix-ийн The Texas Killing Fields баримтат цуврал болон KPRC 2-ын The Evidence Room цувралууд Clyde-ийг Fields-ийн бусад олон хэрэг дээр хамгийн гол сэжигтэн гэж үзэх үндэслэлүүдийг гаргаж ирсэн. 2021 оны 10 дугаар сард Clyde шоронгоос суллагдсны дараа Tim Miller орон нутгийн хэвлэлүүдийг дуудаж хэвлэлийн баг хурал хийсэн. Тэр үеэр хохирогчдын гэр бүлийнхэн болон энэ хэрэгүүдээс болж амьдрал нь өөрчлөгдсөн хүмүүст үг хэлэх боломжтой болсон. Тэдний дунд Хайдигийн зээ охин болон Clyde-ийн хүчирхийлэлд өртөж байсан Мара хүртэл тэнд байсан. Тэд Clyde-ийг алуурчин гэдгийг энэ хэвлэлийн баг хурлаар ярьсан. Мөн дээрээс нь тэд прокурор болон шүүхээс түүнийг байцааж түүнээс хариулт авахыг шаардсан. Лора Миллерийн аав Tim Miller эцэст нь Clyde Hedrick-ийн эсрэг иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэр 2014 онд хууль бусаар хүний амьд хүрсэн гэх үндэслэлээр Clyde-ийг шүүхэд өгсөн бөгөөд 2022 оны 7 дугаар сард шүүх Tim-ийн талд шийдвэр гаргасан. Шүүх Clyde-ийг Лора Миллерийн үхэлд иргэний хариуцлага хүлээх ёстой гэж үзэж нийт 24 сая долларын нөхөн төлбөр оноосон. Энэ дээр эрүүгийн хэрэг болон иргэний хэрэг гээд хоёр тусдаа зүйл гарч ирж байгаа. За энэ иргэний хэрэг гэдэг нь одоо юу байдаг вэ гэхээр ихэвчлэн мөнгө, хохирол, эрхийн маргаантай холбоотой хэрэгүүд байдаг. Энд бол хүнийг бол заавал шоронд хийдэггүй. За жишээ нь энэ дээр юу байх вэ гэхээр салалт, өврийн маргаан, хохирлын мөнгө нэхэмжлэх гэсэн заалтууд орж ирдэг. Энэ дээр бол нэг хүн нөгөөгөө шүүхэд өгдөг. Шүүх бол мөнгөн нөхөн төлбөр гаргуулдаг. За харин эрүүгийн хэрэг дээр бол хууль зөрчсөн хүнийг төрөөс мөрдөж ял оноодог. Ихэвчлэн хүн амны хэрэг, хүчирхийлэл, хулгай, хүчин гих мэт хэрэгүүд ордог. За жишээ нь бол цагдаа мөрдөөд прокурор шүүхэд өгдөг. Хэрвээ буруутай тогтоогдвол шоронд хорих, цааслах, торгох зэрэг ялыг авдаг. Харин энэ Clyde-ийн хэрэг дээр юу болсон гэхээр Clyde-д бол эрүүгийн хэрэгт яллагдаагүй. Яагаад гэхээр улсаас түүнд хангалттай нотлох баримт байхгүй гэж үзсэн. Гэхдээ Tim Miller болохоор түүнийг иргэний шүүхэд өгөөд Лорагийн үхэлтэй холбоотой гэж тогтоолгоод 24 сая долларын нөхөн төлбөр авахар болсон. За мэдээж ингээд Clyde чинь тийм баян мөнгөтэй төгрөгтэй хүн биш. Өгөх мөнгө байхгүй. Тэгээд өөрт нь байгаа хөрөнгө мөнгө юу вэ? Тэдрээс нь одоо баг багаар төлнө л гэсэн үг. За товчхон үгээр болох юм бол эрүүгийн хэрэг гэдэг бол чи гэмт хэрэг хийсэн үү гэдэг талаар, за харин иргэний хэрэг болохоор чиний үйлдэлээс болж хохирол учирсан уу гэдгээр холбоотой хэрэгүүд байдаг. Би яг энийг бол сайн тайлбарлаж чадсан уу үгүй юу гэдгээ мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийнхөө айл болох тайлбарлах гэж оролдлоо. За мэдээж энэ нь бол Tim-ийн хувьд тодорхой хэмжээнд ялалт байсан ч гэсэн олон хүний бодлоор энэ нь хангалтгүй санагдсан. Яагаад гэхээр Clyde Лорагийн үхэлд иргэний хариуцлага хүлээсэн мөртлөө эрүүгийн хэрэгт албан ёсоор яллагдаагүй гэдэгт нь бол маш их уур бухимдалтай байсан. Гэхдээ энэ шүүхийн дараа Tim Miller сонин мэдээлэлд хандаж ингэж хэлдэг. За би энэ нэхэмжлэлийг Clyde-д нэг зүйлийг ойлгуулахын тулд гаргасан. Clyde, би одоо ч энд байна. Би бууж өгөхгүй. Өөхөх хүртлээр зогсохгүй. Би миний охинд юу хийснийг мэдж байгаа. Чамайг насан туршид чинь байх ёстой газар хүртэл чинь би тайван орхихгүй
гэж хэлсэн. За ёстой энэ үг бол үнэхээр л эцэг хүний хүүхдийнхаа төлөө хийж чадах бүр чин сэтгэлэл юм шиг надад санагдсан. Үүнээс цаашаа нэрээ юу хийх вэ? Энэ бол тиймийн олон жилийн турш тээж ирсэн уур шанал нь байсан. Ингээд Клайдийн хэрэг үндсэндээ тэр үедээ ингээд зогссон. Дараа нь хүмүүс Уильям Рисийн талаар дахин ярьж эхэлсэн. Хэрвээ санаж байгаа бол Уильям бол Сандраг хулгайлсан хэрэгтэй ял авсан хүн, нөгөө машинаас нь зүхтаад гардаг охин. За 2015 онд түүнийг Оклахома мужид болсон 1997 оны Tiffany Jones-ны Cold Case-тэй DNA-гээр нь холбож чадсан. Энэ удаа бол нотлох баримт маш хүчтэй байсан. DNA нь шууд Уильямтай таарсан болохоор түүнийг буруутай гэж тогтоож цаазын ял оноосон. Энэ нь бол өмнөх олон хэрэгээс ялгаатай байсан. Өмнөх хэрэгүүд дээр магадгүй сэжигтэй хангалттай нотлох баримт алга гих зүйлс их байсан бол энд бол DNA шууд холбоод өгсөн. Энэ хэрэг нь DNA нотлох баримт ямар хүчтэйг харуулсан хамгийн том жишээ. Гэхдээ DNA зөвхөн нотлох баримт хадгалагдсан үед л ажилдаг. Харин Texas Killing Fields-ийн олон хэрэг дээр тэр нотлох баримтууд устсан эсвэл алга болсон байгаа. Уильям дараа нь цаазын ялгүй болохын тулд хууль хүчний хинтэй тохиролцдог. Тэр нэмэлт 3 алгаа хүлээн зөвшөөрч миний урд нь ярьсан Jessica Cain болон Kelly Cox-ийн шарил хаана байгааг зааж өгөхөөр болсон байна. Эдгээр нь бол 1997 онд 45 дахь хурдны зам дагуу орчмоос алга болсон эмэгтэйчүүд байсан. Уильямын хэлснээр бол 97 оны 7 сарын 15-нд тэр Оклахомагаас Хьюстон руу явж байх үедээ Дентон дахь шатхуун түгээх газар зогссон. Тэгээд тэнд Kelly Cox-ыг харсан. Kelly Cox ч нөгөө машина дотроосоо түгжчээд найз залуутайгаа ярих чийсэн охин. За түүний ярьснаар бол тэд хоорондоо муудалцаж улмаар тэр Kelly-г боомлж алсан. Гэхдээ тэр бэлгийн хүчирхийлэл болсон гэдгийг үгүйсгсэн 2016 онд Уильям эрх баригчдыг Бразилия дүүргийн ойруу дагуулж очоод Kelly-гийн шарилыг хайж олсон. Тим Миллер болон түүний нөгөө хүн хайдаг ашигын бус байгууллага нь хүртэл энэ малтлаганд оролцсон. Jessica Cain-ий тухайд бол Уильям түүнийг рестораны гадаа найзуудтайгаа байхад нь очиж ярьсан гэж мэдүүлдэг. Гэхдээ Jessica түүнийг тоогоогүй юм байна. Тэгээд Уильям түүний машиныг дагаж явсаар байгаад Jessica зогсож түүнтэй нүүр тулах үед нь дайрч Jessica-г зодож дараа нь боомлж алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ дахиад л бэлгийн хүчирхийлэл болоогүй гэж мэдүүлсэн. Гэхдээ би бэлгийн хүчирхийлэл бол байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар ч хүн зүгээр л нэг хүн зодоод алчий гэж бодохгүй. Цаана нь бол ямар нэгэн сэтэл санаа байсан л байж таараа. Тэр Jessica-гийн шарилыг Хьюстон дахь хобби онгоцны буудлын ойролцоох нэгэн замын талбайгаас олуулсан. Үүн дээр нэмээд Уильям 12 настай Лора Смитийн алгыг ч гэсэн хүлээн зөвшөөрсөн. Эхэндээ Уильям бол би машинаараа санамсаргүй мөргсөн гэж ярьсан ч гэсэн дараа нь мэдүүлгээ өөрчилж Лораг боомлж алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Лора Смитийн ээж Гей Смитэн дараа нь Уильямын талаар нэг зүйлийг хэлдэг. Түүний хэлснээр бол Уильям энэ Jessica болон Kelly охин хоёрын шарилыг зааж өгөхгүй байсан ч болох байсан. Тиймээс Гей Смитер түүнд эцэст нь зөв хийсэнд нь баярлалаа гэж хэлдэг. Тэр хэлэхдээ уучлал гэдэг хүмүүсийн боддог шиг зүйл биш. Би түүнийг сул тавьж байгаа хэрэг биш. Би өөрийгөө уур хилэн үзен ядалтын шоронгоос гаргахыг хүссэн гэж ярьсан. Түүний хэлснээр тэр олон жил дотроо маш их уур өвдөлт тээж явсан бөгөөд энэ нь өөрийг нь дотроос нь идэж байсан гэж хэлдэг. Тэр бүр хорт хавдартай болсон тугаагаа хүртэл ярьсан. Лора Смитийн ээж хэлэхдээ бол энэ уучлал нь Уильямын төлөө биш, өөрийгөө амьд үлдээхийн төлөө хийсэн зүйл гэж тайлбарладаг. Гэхдээ хүмүүс бол Уильям үнэхээр гимшсэн үү гэдэг дээр өнөөдөр хүртэл маргадаг. Зарим нь бол түүнийг цаазын ялаас мултрахын тулд л бүхнийг ярьсан гэж үздэг. Харин зарим нь үнэхээр сэтгэлдээ хадгалж явсан зүйлээ гаргасан гэж боддог. Миний хувьд бол зүгээр л цаазын ялаас мултрах гэж л хэлсэн. Эцэст нь Уильям Рис хүлээн зөвшөөрсөн 3 алгахын төлөө бүх насаараа хорих ялыг авсан. Харин Филдийн Jane Doe болон Janet Doe хоёрын тухайд тэдний 30 жилийн турш хэн болохыг нь тогтоож чадаагүй. Цагдаа нар өмнө нь шавар баримл зураг ашиглан тэдний царайг сэргээх гэж оролцсон ч хинэн ч таньж чадаагүй. Харин 2017 онд тэд генетикийн удам судлалын шинэ аргыг ашиглахаар болсон холбооны мөрдөх товчооны ажилтнууд Лиг хотын цагдааг энэ аргыг ашиглахыг зөвшөөрүүлэх гэж бүтэн хагас жилийг зарцуулсан. Тэгээд эцэст нь энэ арга асар үр дүнтэй болох нь батлагдсан. Тестүүд бол нэг цагч хүрэхгүй хугацаанд хийгдсэн бөгөөд 2019 онд 2 эмэгтэйг гэр бүлийн DNA-гээр нь амжилттай таньсан. Janet Doe нь болохоор Texas мужийн Port Arthur хотоос гаралтай 34 настай Donna байсан тогтоогдсон. Donna бол бусад олон хүний адил ажил хайж Houston орчим руу нүүж ирсэн хүн.
Мөн тэрээр 2 хүүхдийн ээж байсан түүний гэр бүлийнхэн Доног харт амьтны асуудалтай байсныг мэддэг байсан ч алга болсны дараа түүнийг хайхаа хизээч зогсоогоогүй гэж хэлсэн. Энэ нь бол эдгээр хүмүүсийг хинч хайдаггүй байсан гэх цагдаа нарын олон жилийн тайлбартай бол огт нийцээгүй. Доногийн эгч Даян олон жилийн турш түүнийг тасралтгүй хайсаар л байсан. Тэр бүр орон нутгийн мөрдөн сурвалжлах сэтгүүлчүүдтэй хүртэл холбогдсон. Учир нь цагдаагаар хөөцлөөд ямар ч үр дүнд хүрээгүй. Гэхдээ харамсалтай нь мөрдөн сурвалжлах сэтгүүлчч юу ч олж чадаагүй. Эцэст нь Даян өөрийн сэтгцийн эрүүл мэндийн төлөө нэг зүйлтэй эвлэрхээс өөр аргагүй болсон. Тэр их чигээ нас барсан гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж энэ нь бол 2008 он байсан. Даян дараа нь хамгийн том харамсал нь бол хүүхдүүддээ өөрийнх нь гашуудал шаналлыг хит их харуулсан явдал байсан гэж ярьсан. Харин 11 жилийн дараа лиг серигийн цагдаа нар түүнтэй холбогдож Доног Филдсээс олсон Жанетто мөн болохыг тогтоосноо хэлсэн. Энэ мэдээ аимшигтай байсан ч гэсэн Даян бол нэг зүйл багч гэсэн сэтгэлэн тайвширсан. Тэр ядаж Доно хүүхдүүдэд хаяад зүгээр алга болоогүй гэдгийг мэдсэн. За гэтэл дараа нь дахиад л аимшигтай зүйлс ил болдог. Доногийн шарилыг зөв хадгалаагүй байсан. Мөн түүний хумсыг авч хадгалсан байсан ч гэсэн тэр хумсны тасархаанууд нь алга болсон байсан. Мэдээж энэ хэрэг дээр дахин Галвестон каунтигийн шүүх эмнэлэг орж ирдэг. Үүнээс чачирхалтай нь Доногийн үхлийн гэрчлэгийг 5 өөр удаа өөрчилж гаргасан. Эцэст нь засвар оруулаад албан ёсоор хүн амны хэрэг гэж нэг л дүгнэлтээр тогтсон. Харин Джейн Доугийн тухайд бол түүний 30 настай Одри Cook болохыг тогтоосон. Одри Мемфисээс Хьюстон руу ажил хийхээр нүүж ирсэн байсан бөгөөд гольфийн тэрэг үйлдвэрлэдэг компанид механикчаар ажилладаг байсан. Одригийн гэр бүлч мөн түүнийг олон жилийн турш хайж байсан. Түүний ээж 1985 оны зуул сарын баяраар Одри уцтаагүй үед бол ямар нэг зүйл буруу болсныг мэдэрсэн. Гэр бүлийнхэнтэйгээ хамгийн сүүлд 85 оны 12 сарын 17-нд холбоо барьсан юм байна. Ээж нь Одригийн хамгийн сүүлд мэдэгдэж байсан хаяг руу захиа явуулсан ч шууд нь хүргэгдэх боломжгүйгээд буцаж ирсэн. Ялангуяа Одригийн бэрэгч олон жилийн турш түүнийг хайсан ч юу ч олж чадаагүй. Харамсалтай нь Одриг хэн болохыг тогтоох үед түүний ээж, аав, ах гурав нь бол аль хэдийн нас барцсан байсан. Өөрөөр хэлбэл тэд Одрид яг юу тохиолдсныг хизээч мэдэж чадаагүй гэсэн үг. Энэ бүхэн бол DNA болон генетикийн удам судлалын технологи ямар хүчтэй болохыг дахин харуулж байгаа юм. Ийм технологиуд цаашдаа улам хөгжих тусам олон 10 жилийн турш шийдэгдээгүй хүйтэн хэрэгүүдийг тайлахад асар том үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг. Манай Монголд бас ийм DNA тэгээд ийм genetic genealogy дээр хэр байдığım бол та нараас мэддэг бол хуваалцаарай. За энэ Texas Killing Fields-ийн хэрэгүүдээр бол олон эрэгтэй сэжигтнэр нэрлэгдэжсэн. Зарим нь бүр ял авч байсан, зарим нь бүр цагаатагдж байсан тохиолдлууд ч гэсэн гарч исэн. За тэгвэл өнөөдөр хүртэл олон хэрэг нь шийдэгдээгүй хэвээрээ л байгаа. Лора Миллерийн аав Тим Миллер 4 жилийн өмнө надад маш чухал мэдээлэл байна гэж утассан хүнээс дуудлага авдаг. За тэр хүн нь бол Лексирийн ойролцоох Багклиф гэдэг хотод амьдардаг 50 гаруй насны ширүүн төрхтэй Джеймс Элмор гэх эр байсан. Тим Миллер түүнтэй уулзаж ярьсныхаа дараах нь түүнийг ачааны машиндаа суулгаад хамт явсан. Миллерийн хэлснээр бол Элмор бол хуучин болсон зүйлсийн талаар үннээ хэлмээр байна гэж Тим Миллертэй холбогдсон. Тэр бол олон жилийн турш Клайдийн найз байсан бөгөөд Клайдийн хийдэг байсан зүйлсийг харж бүр зарим юмыг нь буулж хаягт нь хүртэл тусалж байсан гэж хэлсэн. Гэхдээ Миллер бол тухайн үед Элморын ярианд бүрэн итгээгүй. Яагаад тэгэхээр Элмор бол өмнө нь хар тамхи болон хүчирхийлэлтэй холбоотой олон хэрэгт холбогдож байсан бөгөөд Миллерийн бодлоор бол маш их марихуана татдаг хүн байсан. Удалгүй Элмор хуучин Миллерийн байшингийн ойролцоох оршуулгын газар руу явъя гэж хүссэн. За энэ нь Миллерт бол нэг эвгүй мэдрэмжийг төрүүлдэг. Яагаад тэгэхээр Лора өмнө нь тэр оршуулгын газар руу алхаж очиод усны сувгийн хажууд ганцаараа суудаг байсан бөгөөд үүнийг нь бараг хинч мэддэггүй байсан юм байна. Тэгээд Элмор бүр аимшигтай зүйлийг хэлсэн. Тэр модтой хийсийг заагаад чи тэр моднуудыг харж гин үү? Клайд тэнд суугаад Лараг нууцаар ажилдаг байсан штэ гэж хэлдэг. Дараагийн 4 жилийн хугацаанд Миллер бол Элмортой дор хаяж 30 удаа уулзсан гэж хэлдэг. Тэр Элмороос илүү их мэдээлэл авах мөн цагдаад үннээ хэлүүлэх гэж оролцоор байсан. Харин Элмор ялгүй үлдэх тохиролцоо хүсэж байсан учраас байнга эргэлзэж шийдэж чаддаггүй байсан. Миллерийн бодлоор бол Элмор үнэхээр гимшсэндээ биш, харин Лорагийн алуурчны талаар мэдээлэл өгсөн хүнд амласан $25,000 шагналын төлөө гарч ирсэн байж магадгүй гэж үздэг. Олон уулзалтын дараа Элмор эцэст нь Лорад яг юу болсон талаар ярьсан. Түүний хэлснээр бол Клайд Лораг хүчирхийлж, дараа нь зориуд кокаины хэтрүүлсэн тун өгч алсан гэж хэлдэг. Дараа нь цогцыг нэг цамцаар бүтээдэг. Үүний дараа Клайд Элмороор цогцыг нь зөөлгсөн.
Та нар санаж байгаа бол нэг цэнхэр цамц олдсон гэж ярьж исэн. Мөн Элмор бусад алгуутай холбоотой мэдээлэлч мэдэж байгаа мэт зүйлс цухуулгаж ярьдаг. Лора хэрхэн нас барсныг Элмор дэлгэрэнгүй ярьж байх үед Миллер сэтгэл хөдлөө нуухай хичээдэг байсан ч заримдаа уулзалтын дараа шатгуун түгээх дэлгүүрийн ард очиж машина зогсоогоод зүгээр л уйлдаг байсан гэж ярьсан. Миллер дараа нь Hitchcock хотын мөрдөгч Corey Williams-тай холбогдсон. Williams бол өмнө нь Clyde-ийн хэргийг дахин шалгах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан ийм мөрдөгч байсан юм байна. Энэ мөрдөгч нь олон удаа филд дээр очиж хэдэн 10 жилийн өмнө яг юу болсон байж болохыг төсөөлөн ганцаараа суудаг байсан. Williams болон бусад агентлагийн мөрдөгчд Galveston хотын прокурорын газартай хамтран Clyde-ийг Laura Miller, Audrey Cook, Heidi болон Donna нарын үхэлтэй холбоотойгоор тангартны шүүхээр оруулахаар ажиллаж эхэлсэн. Эцэст нь Elmer мөрдөгч Williams-тай ярилцахыг зөвшөөрсөн байна. Williams Elmore-оос мэдүүлэг авсны дараа Houston дахь эмнэлэгт хэвтэж байсан. Clyde дээр очсон. Clyde бол тухайн үед амьсгалын хүнд өвчний улмаас эмчилгээ хийлгэн эмнэлэгт хэвтэжсэн. 2026 оны 3 сарын 21-нд Williams түүнтэй уулзнаас ердөө 1 хоногийн дараа эмнэлгийн ажилтнууд Clyde-ийг нас барсан байдалтай олсон. Galveston прокурорын хэлснээр Clyde нь амиа хорлсон. Miller-ийн бодлоор бол Clyde дахиж шоронд орохоос айсандаа амиа хорлоогүй. Тэр хэлэхдээ цуврал алуурчнуудын хувьд яналт гэдэг юм хамгийн чухал зүйл байдаг. Миний бодлоор тэр хамгийн сүүлчийн амьсгалаа авахтаа хүртэл одоо та нар намайг яаж чадах юм гэж дотроо инээгээд үхсэн байх гэж хэлсэн. Харин Elmore-ыг Laura Miller-ийн үхэлтэй холбоотой хүний амьд болгоомжгүйгээр хүрсэн хэрэг мөн Laura Miller болон Audrey Cook нарын цогцтой холбоотой нотлох баримт устгасан хэрэгт их тангарахтны шүүхээс ялагдчихаар татсан. Түүний шүүх хурал 8 сар товлогдсон бөгөөд батлан даалтын мөнгийг нийт $4.5 сая тогтоосон. Яллах бичигт Elmore Clyde Hedrick-ийг Laura Miller тарих кокаины тунг бэлтгэснээр хүний үхэлд хүргэсэн гэж буруутгасан. Хэрэг мөрдөгдөж байгаа учраас Elmore-ийн өмгөөлөгч нар бол ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан. 4 сарын 16-нд цагдаа нар Elmore-ийн эзэмшдэг өмнө нь Clyde-ийн байсан гих газарт нэгжлэг хийсэн. Тэд хүний шарил хаасан боловч юу ч олдоогүй. Гэхдээ нэгжлэгийн үеэр бэлгийн хүчирхийлэл болон хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дүрс бичлэг хадгалж байсан гих нотлох баримт олдсон учраас Elmore-ыг нэмэлт хэрэг үүсгэсэн гэж шүүхийн бичиг баримтад дурдсан. Miller-ийн хэлснээр бол Elmer, Clyde болон одоо нас барсан байгаа 3 дахь нэгэр олон жилийн турш хамт найзууд байсан гэж хэлсэн. Эцэст нь олон жилийн турш сэжигтнээр яригдж байсан хүн олдсон ч гэсэн үнэн бол бүрэн ил болж чадаагүй. Тэр хүн өөрийгөө игөөдгснээр олон асуулт хариултгүй үлдсэн. Тэр үнэхээр хідэн хүнийг алсан. Texas Killing Fields-ийн бүх хэрэгүүд хоорондоо холбоотой байсан уу эсвэл энэ эзгүй зам дагуу олон өөр алуурчид жилийн турш хүмүүсийг агнаж байсан уу? Өнөөдөр хүртэл яг үнэн нь тодорхой биш хэвээрээ байна. Гэхдээ нэг зүйл тодорхой. Эдгээр охид зүгээр нэг сургаггүй болсон хүмүүс байгаагүй. Тэд гэр бүлтэй, мөрөөдөлтэй, ирээдүйтэй хүмүүс байсан. Заримынх нь эцэг их нас барах хүртлээр хүүхдүүдтэй юу тохиолсныг мэдээгүй. Зарим гэр бүл 30-40 жилийн дараа л хайртай хүнийхээ нэрийг буцааж олж авсан. Мөн энэ хэрэг нэг аимчигтай үннийг харуулсан. Хэрвээ цагдаа нар эхнээсээ эдгээр охидыг зүхтаасан байх гэж үл тоогоогүй бол хэрвээ нотлох баримтууд алга болоогүй бол хэрвээ хэрэгүүдийг үнэхээр ноцтой авч үзсэн бол магадгүй олон хүний амь аврагдахч байсан юм билүү. Texas-ийн алгын талбай бол өнөөдөр ч хүмүүсийн айцыг төрүүлсээр байдаг. Учир нь тэр эзгүй зам харанхуй талбайнууданд яг хідэн алуурчиг явж байсан хідэн хохирогч одоо хүртэл олдоогүй байгаа гэдгийг хинэн ч мэдэхгүй. Олон хүний бодлоор эдгээр бүх алгыг бол мэдээж ганцхан хүн үйлдээгүй. 1970-аас 80-аад онд энэ бүс нефтийн үйлдвэрлэлээс болж маш хурдан хөгжиж байсан болохоор гаднаас олон хүн ирдэг. Тракны жолоочид, түр ажиллах ажилчид, гэмт хэрэгтэнгээд янз бүрийн хүмүүс энэ бүсээр байнга дамжин өнгөрдөг байсан. Зарим хүмүүс бол Slick City-гийн цагдаагийн байгууллагын дотор хин нэгэн зориуд хэргийг нууж байсан гэж сэжиглдэг. Учир нь нотлох баримт алга болдог, хэрэгүүд хайхрамжгүй шалгагддаг, шин технологи ашиглахыг хүртэл эсэргүүцдэг байсан нь олон хүнд сэжигтэй санагддаг. Миний хувьд бас нэг бодогдсон юм нь бол энэ цагдаа нар дунд бас нэг алуурчин байсан байж магадгүй гэж боддог. Тэгээд албаар тэр бүх юмнуудыг алга болгосон ч байж магадгүй. За гэхдээ мэдээж хамгийн бодит тайлбар нь бол энэ цагдаагийн газрын аимшигтай хэмжээний чадваргүй байдал, хайхрамжгүй ажиллагаа байсан байж магадгүй. FBI-гийн мэдээснээр бол тэд энэ хэрэгүүдийг өнөөдөр хүртэл шалгаж байгаа ямар ч хэргийг хаагаагүй гэж хэлдэг.
Миний хувьд бол угаасаа энэ Clyde бол зүгээр жинхэнэ мангас шиг санагдсан. Мэдээж энэ дөрвөн эмэгтэйгийн үхэлд буруутай, дээрээс нь өмнө нь нөгөө хэрэгээ хүлээсэн Эллений хэрэг байгаа. Ингээд 5 эмэгтэй. Зөвхөн биднэрт мэдэгдэж байгаа нь 5 эмэгтэй. Тэрнээс цаашаа бол хичнээн хүн алсныг бол төсөөлшгүй. Бас дээрээс нь энэ тимийн хэлснээр бол ингээд 3 найз байдаг байсан гэсэн. Тим тэгээд энэ Elmer тэгээд одоо тэр нас орсон байгаа дахиад нэг эрэгтэй. Тэгэхээр энэ тимийн хилээд байгаа санаа нь бол за энэ ганц Elmer Clyde хоёр бол хүн алаагүй, нөгөө хүн нь ч гэсэн холбоотой байсан гэсэн санаа гаргаж ирж байгаа юм шиг надад санагдсан. Тэгэхээр энэ бол зөвхөн ганц цоврал алуурчин биш, гуруулаа ингэж нийлдэг цоврал алуурчид байсан болов уу? Бас л сонин таамаг байна. Тэгээд одоо 8 сард болох хурал дээр одоо юу гэж болох нөө? Тэгээд та нартай бас дараа гоё сонирхолтой юм гарвал энэ дээр нэмэлт мэдээллийг өгнө. Надад энэ хэргийн бас нэг таалагдсан юм нь бол энэ Tim Miller гэдэг хүн байсан. Хүний эцэг их бол өстой үр хүүхдийнхээ араас ингэж л явах ёстой байдаг бах. Гэтэл бас амьдрал дээр бол үр хүүхдээ хайрладаггүй, эсэргээрээ зодож тамлаад алж талдаг хүмүүс байдаг. Бас тийм хүмүүстэй Tim Miller-ийг харьцуулахад бол үнэхээр юм мундаг аав байсан. Тэгээ ганц хүүхдийнхээ төлөө юм хийгээд зогсохгүй, бүхэл бүтэн өөр бусад хүмүүсийн төлөө бас ингэж сэтгэл зүрхээ гаргаж байгаа нь бол надад хамгийн их таалагдсан. За ингээд өнөөдрийнхөө урт дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Ингээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяртай.